За Strategies Attitude гэдэг нэртэй ном Amazon саяхан гаргасан. За надад бол их бахархалтай санагдсан. Яагаад вэ гэвэл нэгдүгээрт Монгол хүн стратеги гэдэг энэ сэдвийг барьж авч ном гаргасан. Хоёрдугаарт Amazon гэдэг маш том онлайн худалдааны тэр дотроо бүр номоор анх эхэлж исэн энэ том платформ дээр лонч хийсэн нь их таалагдлаа. Гуравдугаарт тэр номны дэд гарчих болох the missing half of strategy буюу стратегийн одоо орхигдсон тал гэдэг ийм дэд гарчигтай байсан нь миний анхаарлыг их татлаа л да. За тэр лөө орохоос өмнө би таны нэг 9 жилийн өмнө нэг 25 дугаар сувгийн телевизэд орж исэн ярилцлагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн онол би гарганаа гэж хэлж яхахыг сонссон. Тэр онол маань арай энэ ямар амбицтай тий. Тэр номын агуулга арай биш үсттэй. Тийм энэ стратегийн шинэ онол одоо гарчлаа штэ. Тэгээ энэ онлын давуу тал нь болохоор өмнө гарсан стратегийн онолуудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. За үгүйсгээгүй. Одоо ингээд шинээр онол гарахаар чинь өмнө гарсан онолуудыг үгүйсгдэг штэ. Ер нь ихтэй. Тэгээд энэ онолын хувьд болохоор онцлог нь зөвшөөрч байгаа. Зөв байна. Гэхдээ дутуу байна. Ийм юм нэмээд өгвөл яг стратеги жинхэнэ утгаараа болох гээд байна гэдэг. Энэгээр энэ онолын нэг онцлог байгаа. За яг энэ онол гарахад бол баг 7-8 замаар очсон гэх юм уу? За одоо нөө будда огшин хэлдгээр зам болгоно нэг үнд хөтлөнө гэдэг шиг. За би чинь далд хумсар судалсан. Яагаад далд хумсар судалсан гэхээр гүйцэтгэх захирал бол баахан хүн өдөртсөн чинь нөгөө хүмүүсийн бүтээмжийг яаж нэмэх вэ? Яаж ажилтнуудаа аз жаргалтай байлгах уу? Цалин үлсийг нэмэх үү гэдгсэн бүтээмж гэдэг юм нэмчил хүн ер нь болох юм байна. Тэгвэл бүтээмж юунаас нөхцөлдөг гэсэн чинь нөгөө төгссөн сургууль, тооны авраг, хил устай байсан энэ огт хамаагүй. Баян айл төрсөн үү, ядуу айл төрсөн үү яасан гэдгээс хөдөө хот гэдгээс ер нь бол хамаагүй. Эсвэргээрээ сэтгэл зүйн факторууд байгаад байна. Тэгээс тэрийг сэтгэл зүйн дагаж судалж явсараа далд хумсар руу ингээд яваад орцсон. Тэгээд далд хумсар судлал маань энэ онол руу хөтлсөн нэг зам. За дараагийн нэг зам бол одоо та бидний яг л нэг асуудал. Нөгөө Монгол улс яг хөгждөг юм бэ? 90 оноос хойш л ерөөсөө одоо чөлөө зах зээлд орцсон баг л одоо өөрөө унтчихад л Адам Смитийн далд гарчин биднийг хөгжүүлж чинь. Монголын төр юу ч хийх хэрэггүй. Тэгэл бизнесүүд л ерөөсөө ингээд байж л хөгжнө гэл 36 жил яваад хөгждөггүй. Тэгээд эн чинь нэг 2004-5 оноос бол тодорхой болсон шүү дээ асуудалтай байгаа нь. Одоо баг 20 жилийн өмнө. Тэгээд ер нь Монгол улс яаж хөгжих ёстой ингээд би хөгжлийн эдийн засаг судалсан юм. За. Хөгжил одоо улс орныг хөгжүүлдэг эдийн засгийн онолууд. Тэндээс ерөөсөө авах юм байдгүй. Сонсоход гоё тэгэл байхгүй. Одоо санаа нь бол одоо охиндоо за миний охин сайн хүнтэй суугаараа гэж байгаа юм шиг. Тийм юу сонсоход зөв. Гэхдээ сайн хүн гэж одоо хий. Одоо сайн сургууль төгссөн юм уу? Одоо сайн гэр бүлээс гаралтай хүн юм уу? Сайхан сэтгэлтэй хүн юм уу? Бүү мэд. Ийм нөгөө ерөнхий юмнууд байгаад байдаг. Тэгэл бүгд сонсоол нэрээ зөв сайн хүнтэй суух хэрэгтэй л гэдэг. Яг практик дээр буухаар Монгол шиг одоо за Африкийн, Өмнөд Азийн, Өмнөд Америк олон 100 гаруй улс шүү дээ ингээд гаццсан ийм авилгал хээл ахуул одоо ийм феодалчсан ийм хачин ийм тендерийн ийм булханд гаццсан. Тэгээ энэ улсуудыг чинь ерөөсө хөгжлийн онолууд хөгжүүлж чаддаггүй. Тэгээд тэр нөгөө сая 2009 жилийн өмнө ч 2015-6 онд те телевизд ер нь хөгжлийн стратеги гэдэг маань юу юм гэж. Тэгээ энэ маань дахиад энэ стратегийн шинэ онол тавьчихж байгаа. Яа улсаа Монгол улсаа яаж хөгжүүлэх гэж бодсоор байгаа. За тэгэл одоо өөр ингээд эн чинь 4-5 замаар яваад энэ онол гарч байгаа. Өөрөлдөл 4-5 удаа нотлогдсон гэсэн. Сэтгэл зүйн ухааны хувьд бол энэ онол нотлогдсон. Өөр дэлхийд одоо стратегийн ямар ч өмнө гарсан онолууд бол сэтгэл зүйн ухааны хувьд нотлогдсон онол байхгүй. За эдийн засгийн ухаантай эзээч стратеги холбож үздэг. Стратеги гэхээр одоо хүн төрөлхтний одоо стратеги судлаач нар бол бизнесийн стратеги гэж үздэг. Юуны
цэргийн стратеги гэж авч үздэг. Гэхдээ цэргийн стратеги онолчид бизнесийн стратеги онолчид эзэж хоорондоо ярилцдаг. Энэ манай шинэ онол бол бүх стратегийн universal буюу unified гэж байна. Нэгтгсэн юм онол. Тэгэхээр улс орны эдийн засгийн хөгжил одоо манай макро эдийн засгийн одоо энэ Harvard, Oxford-ийн макро эдийн засгч чинь стратеги гэдэг үг мэдэхгүй. Гэхдээ яриад байгаа юм дандаа л улс орон хөгжүүлэх, инфляцийг буулгах, баян хоосны ялгааг одоо бууруулах уу дан стратеги асуудал ярьж байдаг. Гэхдээ стратеги гэдэг нэг хичээл үзэг. Үнийг чи стратеги гэдэг их ээс үсгийгч мэдэхгүй. Тэгээ макро эдийн засгч гэдэг ингээд яваад. Тэгэхээр энэ нөгөө орчин үеийн боловсролын систем хит нарийсхын давуу тал нь яг тухайн сэдвийг мэддэг экспертүүд маш их олшрох боловч том одоо суур үндэс ухааныг ойлгодог хүн болчихж байгаа. Тэгэхээр ургамлаар бол ургамлын навчны үзүүрийг судлаач нар ингээд дүүрсэн баахан докторууд. Нөгөө үндэс гэдэг нь юу гэдгийг, хөрс гэдэг нь юу гэдгийг мэддэг нэг ч хүн байхгүй болсон. Тэгэд энэ эдийн засгийн ухааны хувьд энэ онол дахиад нотлогдож байгаа. Цэрэгт ашиглаж болно, улс төрд ашиглаж болно, бизнест ашиглаж болно. Тэгэд боловсролын ухаанд ашиглаж болно. Яагаад тэгэхээр энэ стратегийн онолыг нээсэн дахиад нэг зам нь боловсрол. Би ч нөгөө баахан өөрөө Монголын боловсролын системийн бүтээгдэхүүн хичээлд багадаа дургу байсан. Тэгээд Монголын боловсролын системд бол би юм сураагүй байхгүй юу. Тэгээд дараа нь сүүлд ажил дээр гарч иж юмыг сурж байгаа. Энд чинь хэцүү юм байгаагүй. Би ч одоо баг өөрийгөө мангартуу юм болов гэж бодож байна. Юм ойлгодог юм болов. Тэгээ айгүй харамсаад яг над шиг ийм маш олон хүүхдүүд одоо баг ангид байгаа 30 хүүхдийн баг 20 л над шиг шүү дээ ер нь. Би ч олонхын талдаа шүү дээ. Яг тэ 5 онцын эзэн тооны аваргууд бол тэргээр явдаг юм уу. Гэхдээ тэр чинь улсад нэг 5 6 л байдаг юм шүү дээ. Гэтэл нөгөө над шиг хүмүүсний яах юм. Тэгэл ерөөсө багшлаад явцсан тийм учраас. Гэхдээ энэ мэдлэгээс ерөөсө айх хэрэггүй. Энэ заах арга барил, энэ зааж байгаа ном ч нь ойлгомжгүй. Монголын боловсролын системд ашиглаж байгаа. Яг англиар энэ номыг аваад уншсан чинь маш хялбар юм байна гэдгийг чи би ойлгоод ерөөсө 22 настайдаа гараад лекц уншиж явцсан байхгүй. Тэгээ энэ боловсролын реформ чи эндээс эхэллээ. Энэ одоо тэнэг мангараараа дуудулсан хичээл ойлгодгүй сахилахгүй хулиган гэдгээрээ дуудулсан ингээд лейблд одоо хаяг нэр хож зүүлэгдсэн энэ 30 ангид 30 хүүхдийн одоо 20 3 хүүхдтмийн 2 нь ингээд бид алдчихж байгаа байхгүй. Зүгээр юм чи Монгол ч хүн аварш 3 сая хүнийхээ одоо 2 саяыг алдчих болохгүй зү. Ингээ энэ Монголын боловсролын систем гэдэг аимшигтай махны машин. Монголын ингээд маш гоё ийм үр садыг зүгээр машиндаад ингээд хайдгийм байна гэдгийг чи би өөрөө нэг нь учраас энэ 3 хүүхдтмийн 2-ыг аврахыг хүссэн. Дээрээс нь би гүйцэтгэх захирал 20 жилийн өмнө болоод Монгол залуучдыг өдөртнө. Одоо энэ нэг л Монголын том ихтэй сургууль төгссөн бүтээгдэхүүнүүдийг аавна. Ажил хийж чаддаг нэг ч юм байхгүй. Гэтэл эн чинь компани ч сургалтын институт шүү дээ. Компани чинь шууд юм бүтээгээд мөнгө олдог институт. Тэр ихтэй сургууль чинь сургалтын институт. Дунд сургууль тэр цэцэрлэгт чинь тэр сураад шууд 22 настай ингээд баялаг бүтээдэг хүн орж ирэх ёстой байтал 22 настай сурагч орж ирээд тэр сурагчийг дахиад сургахаар чинь Монголын компаниуд яаж хятад Оросын компаниудтай өрсөлдөх юм бэ? Энийг л би 20 жилийн өмнө залуу CEO болоод ойлгоод боловсролын реформ руу орсон. Тэгээд бүгдийн судалж дэлхийн бүх боловсролын системийг судалж дэлхийн боловсролын систем бүхэлдээ бүтлгүүтсэн юм байна шүү дээ. Ерөөсөө боловсролын систем бол стратегичл бэлтгэх систем байна. Ингээд дэлхийд анхны стратегич бэлтгэдэг боловсролын системийг бид гаргах юм шүү дээ ер нь бол. Дэлхийд өөр юм систем байхгүй юм. Энэ нь өөрөө Монголын одоо сэргэн мандалд болох юм болов уу гэж боддог. За тэгэхээр нөгөө missing half буюу нөгөө судлагдаагүй орхигдсон тэр тал хэсгийг байгаа гэдгийг мэдхийн тулд мэдээж хэрэг маш их хэмжээний стратегийн номууд өмнө гаргацсан онолуудыг уншсан байж таараа. Тэгэхээр энэ ном маань тэрийг дүүргэсэн ойлголт гэж ойлгож болох уу? Тий. Өмнө одоо явсан онолууд маань болохоор стратегийг хүний ил ухамсартай холбож үзэж байгаа. Ил ухамсараар одоо зорж хийдэг үйлдэл гэж ойлгож хэрэгтэй. За одоо нэг сайхан ууланд явган аялалд явъя да. Гэдэг бол ил ухамсарын үйлдэл шүү дээ. Ил ухамсарын үйлдэл. Зориод ингэж явж байна. За энэ зөв шүү дээ. Гэтэл ил ухамсараас хүчтэй
эргэтэн бол бидний далд хумсар байдаг. Тамхичин яагаад тамхинаас гарч чаддгүй юм бэ? Тэгээ буруу зуршлыг ярьж байна. А гэтэл зөв зуршил байдаг. Зарим хүн ерөөсөө өглөө ингээл 6-д эрч хүчтэй босоод ажилдаа айгу гоё урам зоригтой ирж идэг. Тэр чинь ингээд зуршил болоод далд хумсар тогтцсон байна гэсэн үг. Тэгэхээр далд хумсар бол ил хумсараас бол ер нь одоо хэдэн 10,000-аас хэдэн сая дахин илүү чадaltaй гэж байна. Сэтгэн бодох чадвар, ой тогтоолтын одоо даац гэдэг юм уу те. Тэгэхээр энэ манай шинэ онол яагаад дэлхийд хамгийн шинэ онол болсон гэхээр стратегийг бол ил хумсар тийнэ зүв үү. Одоо хоёулаа сууж байгаа л одоо Монголын компаниуд 11 сар болохоор ч юм уу 10 сар болохоор суугаад стратеги гаргадаг ш дараа жил. Та бол одоо маркетинг эксперт учраас маркетингийн стратеги гаргаад, санхүүгийн стратеги, хүний нөөцийн стратеги гаргаад суудаг. Энэ бол ил ухамсарын үйлдэл. Сууж байгаа захирлууд стратеги гаргаж байна. Гэтэл ил ухамсар гэдэг чинь өөрөө маш одоо компьютероор бол одоо маш удаан. За гар утсаар ярил л да. Смартфоноор бол хамгийн амтхан смартфон гэсэн. Жохон видео үзэхэр гацчдаг, халждаг. Далд ухамсар гэдэг бол супер компьютер шиг хурдтай, хүчин чадалтай ийм компьютер одоо төхөөрөмж. Тэгээд ерөөсөө энэ шинэ онол бол юу гэж өгөхөр ил ухамсараар стратеги гаргаад дандаа бүтлгүүтэй гэдэг чи ийм учиртай. Дэлхий дээр гарсан 10 стратеги тутмын 9 бүтлгүүтдэг. Яагаад тэгэхээр ерөөсөө тэр стратеги гаргасан нөгөө төхөөрөмж нь нөгөө ундааны үйлдвэрийн нөгөө төхөөрөмж нь хогийн дээр үе хоцрогдсон төхөөрөмж ихгүй хүчин чадал муутай. Тэгэхээр хүн болгонд далд хумсар заягдсан. Стратегийг далд хумсарт гаргая л гэж байна. За. Тэгэхээр нөгөө өмнө нь онол гаргасан стратегийн онолыг гаргасан хүмүүсийг бол үгүйсэхгүй гэж байгаа ч тэд нар зарим нэг зүйлийг орхисон байна гэж дүгнж байгаа. Тэгвэл тэд нар тэр зүйлийг орхигдуулах болсон үндслэл нь юу юм бол? Энэ ерөөсөө 1940-од оноос эхэлтэй Америк болон Европт явсан scientific dogma гэдэг юм. Бүх зүйлд шинжлэх ухаанчаар хандна гэж. Энэ зөв. Маш зөв. За энэний цаана юу явж байгаа гэхээр шинжлэх ухаанчаар хандна гэдэг бол аливаа юмс үзэгдлийг заавал тоогоор нотлно гэж. Заавал батлна гэж. Батлагдаагүй нотлогдоогүй зүйлийг бол байхгүй гэж үгүйсгэн гэдэг ингээд одоо догма болоод буруу явчихж байгаа байхгүй. Гэтэл хүний далд хумсрыг бол ингээд тоогоор хэмжих гэж чадаагүй. Тэгэхээр далд хумсрын тухай ярихыг Америкийн ихтэй сургуулиуд хорчиж байгаа байхгүй. Байхгүй гэж үзчихэж байгаа байхгүй. Гэтэл хүн болгонд байгаад байдаг. Ингээд эннээсээ болоод одоо стратегийн ухааныг яаж тоогоор хэмжих юм? Тэгэхээр стратегийн ухаан гэдэг чинь агуу ухаан. Хүн төрөлхтний далд хумсарт байдаг ухаан. Чингис хаан стратегч байсан. Сүбэдэ Жанжин стратегч байсан. Македоны Александр стратегч байсан. Тэгвэл энийг ингээд тоогоор хэмжих гээд ирэхээр догма юм явцуу тий хэд туйлширж анхны зорилго нь шинжлэх ухаанч байх нь зөв боловч тэрийгэ гуйлаад хэд явцуураад туйлшраад ингээд тоогоор хэмжигдэхгүй байх гээд орхиод явчихгууд нөгөө missing half буюу стратегийнхаа хамгийн чухал талыг хайцсан байхгүй юу. Тэгэхээр энэ Америкийн одоо стратегийн эрдэмтэд та бит хоёроос мангар байв гэж илүү л байгаа байхгүй. Нөхдүүдийн догманд орчихгүй нэг юм буруу шашин шиг юм ороод шинжлэх ухаанч гэдэг юмар явснаас болоод далд хумсрыг хизэж хүлэн зөвшөөрөв. Бид энийг татаж авчраа. Тийм байхгүй. Наа чи стратеги бол далд хумсарт байдаг ухаан. Энэ бол ил хумсарч байдаг ухаан. Ойлонд байдаг ухаан. Гэхдээ далд хумсараас гарсан стратеги бол хамгийн агуу стратеги байдаг. Гэдэг ийм нээлт хийчихэнгүүт бид Америкийн стратегийн сургуулиудыг зөгчиж байгаа юм. Одоохондоо. Ер нь бол бид анхдагч болоо одоо тунхлаад Amazon дээр гаргацсан монголчууд стратегийн юугаа гаргацсан юм чинь ингээд бид энийг эзэмшиж байна л гэсэн үг тийм ээ. Энгийнээр ойлгоход одоо далд ухамсар дээр суурилсан стратеги гэдгийг хүмүүс нэг ингэдэг ш та нохоод хөвдөж явж байхдаа жирийн үедээ хизээч давхааргүй хашааг давцсныхаа дараа би ч одоо яач вэ гэж харж байгаа нь нөгөө далд ухамсарт байгаа стратегийн өгөгдөл мөн хүч чадал мөн. Өөрөөр хэлбэл одоо манай эзэн Чингис хаан маань бас хэцүү хувь заяа үзсэн тий хүнд итүү ядуу байсан хүмүүс алах гэж өөрийг хөөж тий жоохон багт нь сорилттой нөхцөл байдалд
аж төрж өссөн. 2 3 удаа алах гэж оролцсон өөр. Тэгмүү тэндээс чинь хүн нэг бол ийм их аимхай хартай одоо дотгошогоо хүн болж бол. Нэг бол энийг ер нь зогсооё. Энэ би ингэж зовсон юм чи бусад хүмүүс зовж байгаа. Хүмүүсийг зовлонгоос ангижруулъя гэдэг ийм философч стратегч гарч ирж байна. Тэгэхээр стратегчийг янз янзаар нэрлсэн л дээ. Одоо философч хаан гэл тэ. Эртний грекийн одоо Аристотель, Сократ ярьдэн шүү дээ. Философч хаантай уулах юмсан гэл. Тэгчэр чи ардчилсан ус байгаа шүү дээ уулна. Өөрөөр хэлбэл ардчилсан ингээд засаглалын үед стратегч нар ингээд ил гарч ирэхгүй, алиалагч нар ингээд ерхий сайд болоод ерхийлэгч болоод байдаг хгүй юу? Нөгөө амар сайн PR хийгээд. Тэгмүүд ардчилсан грекэд юу ярьж байгаа гэхээр философч хааныг мөрөөдөж байгаа. Юу гэсэн гэхээр стратегчийг мөрөөдөж байна гэсэн үг хгүй юу? Тэгээд энэ одоо Чингис хаан гэдээ ярих юм бол тэр хүн бол ээжийг нь одоо мэрэгд аймагт суучаад нөхөртөөгөө цуг ингээд явж яхад нь Исхөө Баатар дээрэмдсэн. Хүний их нэрэг дээрэмдсэн. Ээж. Тэгэхээр тэр ээжийг харж өсөж байгаа шүү дээ. За энэний нөгөө карма гэж ярьдаг. Муу үеийн үр ирсэн. Өөрөх нь их нэрэг дээрэмдсэн. За энээс болоод зүчгээд хүүхэд гарцсан. Одоо Чингис бол миний хүүхдээ гэж хэлсэн. Гэхдээ одоо маргалддаг те. Хоёр дахь хүн хүлээн зөвшөөрдөг. Энийг зөвшөөрөхгүй. Энэ бол мэрэгдийн хүүхэд гэдэг. Эннээс болоод Монголын эзэнт гүрэн зөчийн одоо улс бусдна гэд хагарсан. Алтан ордны улс чинь хагараа тасраа явдаг чи юм учраас. Тэгэхээр энийг одоо Чингис хаан өөрөө ингээ мэдрээд энэ зовлон шаналлыг мэдрээд за би ер нь энэ одоо дайн тулаан хүний ихнийг булааж авдаг барьдаг энийг зогсооё. Тэгээ хамгийн сайн найз жамуухтайгаа мууддаг үндэс нь адууны хулгайнаас болдог шин. Жамуухын дүүн Чингисийн нэг хамаатны дүүгийн адууг хулгайлж яваад алуулцдаг ч үлээ нэг юм болдог. Энэ бүх юмыг зогсооё гэд тэгээд тэндээс тэр нөгөө нохооноос цухтааж явж байхдаа хашаад аваад гарсан хүч тамир гарна гэдэг шиг тэр 70 дахь умсраас Монголын эзэнт гүрнийг нэгтгэх хүч эхлээд хамгийн Монгол улсыг байгуулах хүч. Дараа нь дэлхийг эзлэх тэр хүч чинь гараад байгааг л тэрийг л стратеги гэдэг байхгүй. Тэгэхээр таны онолын хувьд 70 дахь умсартай холбосон байдлаараа л нөгөө орхигдсон талыг дүүргэж ийн гэж үзээд байна уу? Энийг олон зүйлээр баталсан учраас итгэлтэй байна. 100% итгэлтэй. Ягаад тэгэхээр стратегийг бол одоо тэр манай Харвард ч юм уу те энд бол процесс гэж үзэж байгаа. Стратеги гэдэг бол юм тодорхой шат дараалттай нөхцөл байдлынхаа анализыг хийгээд тэндээсээ одоо шийдлээ гаргаж ирээд тэр гаргасан шийдлээ мэдээж цаас болгож хийхгүй хэрэгжүүлээд энийг бол стратеги юмаа гэж нэрлэж байгаа. За нэгдүгээр. Хоёрдугаар стратеги гэдэг бол юу гэхээр альва бэрхшээл асуудал сорилтыг даван гарах ухаан юмаа гэж. Зөв, яг л энэ зөв. За дахиад хэлж байгаа нь стратеги бол альва боломжийг олж хараад тэрийг одоо ашиг болгож хувирах ухаан юмаа гэж. Зөв. Тэгэхээр хүн болгон хүүхэд болгон өнөөдөр дэлхийд байгаа 8 тэрбум хүн чинээр төрж байгаа хэдэн зуун сая хүүхэд болгон амьдралдаа юутай тулгарх вэ? Асуудалтай тулгарна. Сорилттой тулгарна. Боломжтой тулгарна. Тэгэхэд энд юу хэрэгтэй тэр хүүхэд? Стратегч байдал, стратеги ухаал хэрэгтэй. Гэтэл одоо тооны олимпиадын авраг мөртлөө амьдралын наазахын эхнэр хүүхдийн асуудлыг шийдэж чаддаг хүмүүс байж л шүү дээ. Энэ юу вэ? Энэ бол тухайн мэдлэгтэй хүн байгаа байхгүй. Тухайн тоо гэдэг нь мэддэг боловч стратегч биш учраас тооноос нь халиал эхнэр хүүхэд ч юм уу хоол ундны асуудал дээр очиод бүтлгүүчж байгаа байхгүй. Стратегч хүн бол ямар ч асуудал тулгарсан шийднэ. Жишээ нь энэ одоо стратегийн профессорууд эзэж ярьдгүй юм ярих гэж байна. Хүн болгон ямар нэг сэтгэл зүйн асуудалтай тулгардаг амьдралдаа. За шилжилтийн насны хүүхдүүд тулгарна. За нэг 20-оос 30 наснд шилжихэд залуу насны хямрал гэдэг яа. За 40 гараад дунд насны сэтгцэн хямрал гэдэг хямралд орно. 50-60 хүрээд дахиад хөгшин насны хямрал гэдэг хямралд орно. Депресс, сэтгэл түгших, өвчин, айдас, гарын алга хөлөрдөг, ингээ айгаад орноосоо босож чадахгүй хэвтдэг. Бүх хүн энэ юмтай тулгардаг. Энэ юу асуудал? Энийг давхад юу хэрэгтэй?
сэтгцэн эм хэрэггүй байхгүй. Стратегч байдал, стратеги ухаанаар л давдаг. Тэгэхээр асуудлыг даван гарах бүх ухааныг стратеги ухаан л гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг чинь энэ бол одоо орчин үеийн ингээд томьёолно шүү дээ. Энийг бол 100% манай онол зөвшөөрөөд яг тийм ээ. Гэхдээ энэ бүх асуудал бэрхшээлийг давах энэ хүч бол далд хумсраас илүүтэй гарах нь зүг байна. Тэгэхээр санаа нь ингээд хэлвэл бас гоё юм байна л да. Та бас гоё аналог ашиглаж ярьдаг штэ. Сагсан бөмбөг тоглож байгаа гараараа үсрээ. Хоёр гараараа ингэж тулж байгаад үсрээ. Гэтэл гарны булчин үсрэхэд зориулаагүй. Амархан цуцсан. Үсрэхэд зориулсан бидэрт хөл гэж ирэхтэн байна. Хамгийн том булчин хүнийх юу? Гуй, өвчөг нуруу. Тэгээ шилбтэй. Энэ ингээд нэгэн ийм хэмээр ингээд хөдлөхөд хүн одоо баг хамгийн рекорд метр үсэрт юм уу яадаг. Тэгэхээр тэр далд хумсар гэдэг чинь өөрөө хүний хөлтэй адилхан. Тэр стратегид зориулсан эрхтэн л баггүй юу. Гэтэл 70 жил манай Америк барууны стратегийн сургуулиуд гараараа л үсрэх тухай нэг ил хумсар буюу үсрэн л дээ хүн гараараа 2 3 үсрэн. Гэхдээ хэд үсрэх хүн гараараа тий. Гараараа тулаа зогсож чаддгүй үсттэй хүмүүс энгийн хүмүүс. Ийм л асуудал. Тийм учраас энгийн хүмүүсээс стратеги ухаан дэндүү хол байдаг. Энгийн хүмүүс стратеги огт ойлгодгүй. Тэгээд бүгдээрээ сэтгэл зүйн асуудалтай. Бүгд санхүүгийн асуудалтай. Бүгд бизнесийн асуудалтай. Бүгд харилцааны асуудалтай. Бүгд гэр бүлийн асуудалтай. Яаж хийдэхээ мэддэг. Надад өөрийн чинь төвшүүлсэн нэг зүйл маш их таалагдсан нь Монгол хүний identity буюу бусдаас ялгарах ялгамж байдлыг стратегч гэдэг байдлаар томьёолъё, ингэж хөгжүүлъя гэдэг санал онол байсан. Тэгээд nation branding гэж ойлголт байдаг. Бизнесийн байгууллага бүтээгдэхүүн брендийн ойлголт байдгаас гадна улсыг бас тэгж томьёолох нь тухайн улсын хөгжил, тэнд байгаа иргэдийн аль зүг рүү нэг чигт харах гэх мэт зүйлстэй уялдуулахад тэр их чухал ойлголт байдаг. Тэгэхээр тэр Монгол хүнийг стратегч болгох identity-гийн санаа яаж төрсөн бэ? Тэрийг зүгээр л далд ухамсар болон стратегийн шинэ онолоосоо болсон уу? Эсвэл ингэж холбогдох хувь заяаны бөгөөд ямар нэгэн тийм холбоос уу Монгол хүний хувьд? За нөгөө стратегийн шинэ онолыг нээсэн нөгөө 7-8 замаа мартчихтیں۔ Таны асуултаас эргэж санаад байна. За дараагийн одоо баг 5 дахыг хэлж гэнэ үү те? Чингис хаан судлал. Яг тэр өнөөгийн Монгол улс одоо ийм ядуу буурай байх бол асуудал биш байхгүй юу? Замбраагүй байдал чинь хамгийн том асуудал. Хөл толгоогоо олохгүй. Тэгтэл хөл толгоогоо бид олж исэн үе байгаад идэг 800 жилийн өмнө. Тэгээ ингээд судлаад 20 гаруй жил ингээд судлаад байсан. Тэгээ юу ойлгосон гэхээр тэр үеийн монголчууд бол одоо ингээд тэр үеийн монголчууд нүүдэлчин байсан, морь ундаг байсан, бүдүүлэг байсан, 93 наадам хэрцгий байсан, хүн алдаг гэж янз янзаар л бичээд. Гэтэл дэлхийд тийм хүн зөндөө байна. Дэлхийд морь ундаг өчнөө олон үндэстэн байна. Дэлхийд дээл өмсдөгч үндэстэн байгаа байхгүй юу? Яг үнэнд. Ном сум харавдгүй үндэстэн гэж байхгүй. Ном сум бол одоо мэдгүй 40-50 мянган жилийн өмнө үүссэн. Тэгвэл яг Монгол үндэстэн, бусад үндэстэн ном сум харавдаг, морь ундаг юм бол юугаараа өөр ингээд судлаад байсан чинь бусад нэг ч үндэстэн байхгүй ганцхан юм байсан. Хүн болгон стратегч. Яг тэгэхээр орчин үеийн Харвард, Оксфорд бол юу гэж үздэг вэхээр зөвхөн цэргийн жанжин, зөвхөн гүйцэтгэх захирал стратегч байх хэвээр. Бусд нь бол зүгээр л гүйцэтгэгч нар байх хэвээр гэж үздэг байхгүй юу? Нөгөө догма нь нөгөө шинжлэх ухаанч догмаагаараа тэгж яг тэгээ бичсэн юм байхгүй юу? Ерөн тэгтээ бүх урсгал хандлага нь бид жоохон 50-60 стратегийн ном уншил тэгж л ойлгоно. Хамгийн сонирхолтой нь Монголын эзэнт гүрэн Чингис хааны дор хүн болгон стратегч. Энэ нь юугаар нотлогдох вэ? Айгүй олон юмар нотлогдно. Зөвхөн ингээл Чингис хааны эргэн тойронд гэхэд бүх өрлөг жанжин стратегч байдаг. Сүбэдэ гэдэг нэг тэр нэг 30 гаруй насны л залуу байгаа ерөөсөө. 20 мянган зэрэг өгөөл Чингис хаан явуулчихж байгаа шүү дээ. Дэлхийн энэ барууныхны шүтээд идэг Македоны Александр, Наполеон, Юлий Цезар гэдэг дагуу стратегч нар өөрөө л айрамтайгаа л явж ялдаг. Тэрнээс нэг юм 20-той 30-той хүүхэд 20 мянган зэрэг өгөөл тэр нь дэлхийг эзлээд явдаг. Хизээч өмнө нь гараагүй, дараа нь ч гараагүй. Тэгэхэд Чингис хаан өөрөө Персид байлдаа явж байгаа.
20,000 цэргүүгөө Сүбэдэг Орос руу явуулаад эзлүүлчихэж байгаа. Гэтэл дахиад энд 4-5 мянган км-ийн зайд улсын одоо Мухлай өрлөг маань 20,000 зэрэгтэй зөрчтэй улстай байлдсан явж байгаа шүү дээ. Энэ дэлхийд байхгүй. Ерөөсө жанжин болгон стратегч. За тэгэл нөгөө 10-ын дарга, 100-ын ноён, 1000-ын ноён бүгд стратегч. Энэ тэгэхээр Монгол үндэстний онцлог, шинж, ялгарл бол хүн бүр стратегч байсан юм байна. Одоо тэрийг гээчээд байгаа юм байна. Энийг эргэж сэргээснээр бид ерөөсөө цэнгэлийн манлаа болох юм байна л гэд тэрийг нээгээд тэрний энэ онол тогтолсон бас нэг зам болсон. Чингис хааныг судалж явсараад нэг хаалган дээр очисон нэгээл харсан дахиад энэ strategies attitude гэдэг онол байсан. Тэр үеийн монголчууд харуулж сураагүй. Математик олимпиад аваргүй ш. Орос англи хэл байхгүй. Тооны ухаан мэдгүй. Тэгтээ дэлхийг эзэлснийг бид мэдээд байна. Тэгвэл юу юм чинь? Стратегч байсан биш. Тэр үеийн монголчуудад зэвсэг байсан юм байхгүй. Хүний олноороо ялсан юм. Байхгүй хүн байхгүй юм чи ганцхан сайн үнэтэй. Хүн байхгүй. Газар зүүн давуу тал байхгүй. Технологийн давуу тал байна. Технологи байхгүй. Ямар юмны технологи. Тэгэхэд бид зөрчтэй алтан ус руу дайраад ороход өөдөөс дайртай пуужа харвж исэн шүү дээ. Нөгөө хөөрхий нөгөө морьтой нумсан барьсан монголчууд руу чинь. Зөрчтүүд пуужа харвж исэн. Хан хэрэмтэй. Ийм л улс руу улсуудыг л эзэлсэн. Тэгэхээр бидэрт ганцхан юм байсан стратеги байсан. Та бас их ярьдаг буюу дээл хувцас тэр биелгээ энтер гих зүйлс бол Монголтой холбоотой зүйлс мөн боловч зүгээр шин чанарын тухай асуудлаа. Мөн чанар нь бол стратегч юм байна тий. Яг зөв. Бид нөгөө шин чанар хөгөөл морь унж байгаа хүнийг Монгол хүн гээл дээл өмсөж байгаа хүнийг Монгол гээл. Тэгвэл нэг хятад руу авчираад нэг сар морь унаас сургаад дээл өмсгöd хөдөө малын хажуу зогсооч л доо. Тэгээ тэр чи одоо Монгол хүн болох юм. Тэгэхээр ер нь энэ нэг ийм орчин үеийн бас энэ боловсролын систем шин чанар суурьтай. Аливаа юмс үзэгдлийн ерөөсөн мөн чанарыг судалдаг. Шин чанарыг цээжлүүлээд цээжилсэн үнийг онц авахуулаад тэр онцон дараа нь магистрт сураад баруунд дараа нь доктороо дахиж баахан шинж чанаруудыг бүртгэж доктор аваад тэгээ би ухаантай хүнгээд мөн чанар ямар ч юмны мөн чанар ойлгохгүй баахан ийм хүмүүс гарч ирээд ингээ балраад тэгээ одоо Монгол хүн гэж юм бэ гэхээр дахиад шин чанар судлаад эхэлж. За дээлтэй юм байна л гин. За одоо ном сумтай байна, морьтой байна, хөдөө малын хажуу зогсож байдаг юм байна ч гэх шиг те. Хорхог хийгээд байж идэх юм байна ч гэх шиг. Ингээ шин чанар. Тэгээ Монгол бичгээр бичдэг юм байна ч гэх шиг. Монгол бичиг гэдэг чинь уугур үсэг. Уугур үсэг гэдэг чинь согдод чинь перс. Персээс гаралтай л нэг үсэг байгаа босоо авчих. Одоогийн кирилл үсэг бол грекээр гаралтай. Грекээс гаралтай явсараа орсоор дамжиж орж ирсэн кирилл үсэг байна. Тэр бичиг гэдэг бол зүгээр л шинж чанар. Монгол хэл гэдэг чинь агуу гоё хэл байж. Монгол хэлээ судлахаа гэсэн. Одоо Дамжин зүрэн гэж нэг хүний зохиосон кирилл бичгийн дүрмийг Монгол хэлний хичээл гэдэг 10 жил зааж шít. Эн чинь Монгол хэлний хичээл биш. Ингэтлээ бид нар ингэж нөгөө мангуурж байгаа байхгүй. Догмад орж ин тий. Бид тэр Монгол хэлний хичээлийн нэрийг одоо яаралтай өөрчилж кирилл үсгийн дүрмийн хичээл гэж өөрчлөх ёстой. Яг л тэр кирилл үсгийн дүрмийн хичээл юм чинь. Монгол хэлний хичээл бол огт өөр юм байна. Тэнд Монгол хэлний тэр үгсийн санд байгаа үг бүрийн ард ямар мөн чанар нуугдж ядгийг заадаг тийм одоо хэл шинжилэл уран зохиол руу хичээл байх хэрэгтэй. Хослсон. Хадуурчлаа. Зүгээр. Яг энэтэй уялдуулж асуухад дэлхийн ямар нэгэн улс оронд ямар нэгэн компанич ба юу ч ба нэг багт Монгол хүн л авъя. Монгол хүн л авчвал хэдүүлээ ер нь асуудлаас гарч ийн шүү. Цаад монголчууд ч л стратеги л гаргая шүү. Одоо еврей хүн мөнгө олно шүү гэдэг шиг л дүр зургийг бий болгохыг хүсэж байна гэсэн үг. Тий. Ерөөсөө одоо 30-аас 50 жил юм. Одоогоос за 500 жил, 600 жил, 700 жил юм бол тийм байсан. Одоо Отман төргийн эзэнт гүрэн байна, Оросын эзэнт гүрэн байна, Энэтхэг байна, Хятад байна. 1860-аад онд Бээжин рүү дайрж байгаа англичууд. Тэгэхэд Монгол жанжин л орж байгаа шүү дээ. 1860 онд шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дэлхий гэдэг хүн чинь өөрөө Монгол гэж хүнийг стратегичээр авч ажилуулдаг. Одоо Оросын эзэнт гүрнийг Монгол жанжид Алтан ордны нөгөө иргэний дайнаас болоод одоо Орос руу дөрвж гарсан. Монгол стратегич жанжидгүй жанжидын одоо тэр стратеги ухаангүйгээр Оросын эзэнт гүрэн
байгуулагдах супер дэлхийн гүрэн болох тухай асуудлыг яриул тэр бол утгагүй зүйл бол. Хэдэн тариачид гүйж гарч ирснээр эзэнт гүрэн байгуулдаг л байхгүй юу. Хятад ч гэсэн адил. Хятад гэдэг чинь ерөөсөө дандаа тал нутгаас хаанаа авдаг. Хаан гэдэг хүн чинь нөгөө Аристотель, Сократ хэлснээр стратегч хүн байх хэвээр. Тэгэхээр энэ Монгол үндэстэн гэдэг бол стратегчдыг дэлхийд нийлүүлсээр ирсэн. Тэгэл тэр нь яг хөтэ тэгэл нөгөө ойрхот орндод Перст очил, Перс нэр аваад Перс хувц өмсөл явчихж байгаа. Оросд очил, Орос хүүхэнтэй гэрлэл Орос нэр авг аваад. Тэгтээ хин одоо Наполеоныг цогч байгаа шүү дээ. Наполеоны нөгөө дийлдэшгүй 300 мянган хүнтэй арми чинь Москваг хажууд одоо хяар цогч байгаа шүү дээ. Маршал, Оросын маршал Кутузов. Кутуз гэж ямар юмны слав нэр байх вэ? Ямар юмны орос нэр. Кутуз гэдэг чинь ойлгомжтой Алтан ордны үлдэгдэл, Алтан ордны том одоо Чингисийн удмынх юм уу эсвэл Монголын аль нэг долоо довгийн ч юм уу те нэг том жанжны л овг л уухгүй. Кутуз гэж слав овг байхгүй. Тэгээ Оросын ингээд дээд зэргийн юунуудыг судлаад үзэхдээ зэрэг дандаа л юм байж. Одоо Казахстан гэж улсыг чинь зөчийн удмынхан байгуулж байна. Узбекистан улс чинь одоо дан Монгол удмынхан байгаа шүү дээ. Хаадууд, султан хаадууд нь тий. За тэгэд энэ саяны зорилгоо Монгол хүнийг стратегч байдлаар дэлхийд identity болгож таниулах ажиллаа ямар нэгэн байдлаар ийм хөтөлбөр болгоод төлөвлөгөө болгоод явж байгаа зүйл байна уу? Эсвэл тэр шатандаа явна уу? Байна. Одоо тэгээд эн чинь нөгөө 6-7 замаар явсараад стратеги онлоо нээгээд тэгээд бид бол дэлхийн стратеги онлыг анхандаа хамгийн зөв онлыг авах гад явсан. Авах гад хайгаал явна ш. Судлаад ингээд 20 жил судалсан олдоогүй. Тэгээд яагаад олдохгүй нэгэ гайхац дутуу байсан болж таарсан. Эхлээ бид нар нөгөө цаана нууц юм байгаал тэрийг л олохгүй яваад байна гэсэн чи үгүй байгаад байна л да. Ерөөс дутуу байсан. За ингээд гүйцэгээ нээцсэн. Тэгэхээр бид одоо стратеги онлыг Чингис хааныхаа стратеги онлыг нээсэн л гэсэн үг байхгүй юу? За тэгвэл бид юуг ойлгож байгаа хэр Чингис хаан маань энийг бүх монголчуудад бол заасан байна гэдгийг мэдж байгаа. Нөгөө олон дэлхийг эзэлсэн жанжтаар чинь тэгээд одоо 1860 онд Чин улс те Хятад байгаа Манжин Чин улс руу англичууд ярихад тэр армийг нь Монгол жанжин л одоо удирдах штэ. Яагаад? Нөгөө стратегч нөгөө залгамж халаа чинь яваал байгаа байхгүй юу. Тэгээ одоо жоохон тасрах маягтай болцсон. Тэгэхээр бид одоо энэ онлоо хоёр юм их. Нэгдүгürt нотлно. Дэлхийн хэмжээнд нотолж Харвард, Оксфордоор хүлээн зөвшөөрүүлнэ. Тийм байна. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг стратеги онл байна гэдэг нотлоод нотлно. Хүлээн зөвшөөрүүл. Хоёрдугаарт тэгвэл энэ хамгийн шилдэг юм бол хэрхэн хүн бүрийг стратегч болох юм. Яг бол хүн бүрт стратеги хэрэгтэй. Хүн бүр сэтгцийн асуудалд орно. Хүн бүр гэр бүл зохион. Хүн бүр бизнес хийн, улс төрд орно. Ямар нэг ажил хөдөлмөр эрхлэнэ. Ерөөсөө хүний амьдрал ч тэр чигээр асуудал. Асуудалтай л нүүрт болно. Тэгэхээр хүн бүр стратегч болох хэрэгтэй байна. Ингэснээрээ бид одоо стратеги онолд бас тийм хүнлэг урсгалыг оруулж байна. Хүнлэг хувьсгал хийж байгаа байхгүй. 8 тэрбум чиглэл. Гэхдээ 8 тэрбум хүнээс эхлээд 3 сая монголчуудаа бүгдийн стратегч болгочих. Бүр шимийн төрүүлж Монгол хүмүүс хүртэх ёстой. Монгол үндэстэн дэлхийн одоо том одоо корпорац группүүдтэй нөгөө яг 1500 онд Туркийн Отоман Туркийн эзэнт гүрэн Монгол жанжтыг л авах гал хайгаал явдаг байсан. Оросын эзэнт гүрэн монголчуудыг л Алтан ордны усаас л уруулж авах гал хайгаал явдаг байхгүй 1600 700 онд чинь тэгэн шүү дээ. Гэхдээ энэ Оросууд бүтэхгүй найлуу энэ Монгол тэр татарууд хаана байна тийм жанжаа авчирэл гин шүү дээ. Том эзэнт гүрэн байгуулах гэж байгаа Оросын хаан чинь стратегч л хаан шүү дээ. Тэр ямар үндэстэн байх нь ерөөсөө хамаагүй. Тэр эзэнт гүрнэл байгуулж ийл. Тэгэл цалин хөлсөө тохирдог. Тэгэхээр ийм дэлхийн том корпорациуд өнөөдөр стратегиэр цангаж байна. Fortune 500 Хятадын, Английн, Америкийн корпорациуд стратегч CEO-гийн эрэлт хатаад цаанд чинь харангатаад үхцгээж байна. Нөгөө шинж чанар цээжилсээр байгаад баахан MBA авцсан, баахан доктор авцсан, баахан тооны олимпиад авраг, анкет CV-г нь харахаар ерөөсө тогос шиг сайхан амтан. За тэгвэл очиод энэ 100 тэрбум долларын корпорац удирд байхгүй. Нөгөө ил ухамсарын төвшөнд явдаг хүн шүү дээ. 100 тэрбум долларын дэлхийн хэмжээний корпорацийн алт ухамсарын хүчээр л тэрийг удирдах нь гэхээс биш. Ил ухамсар чинь нөгөө
орой ядарна, унтах хэрэгтэй, 8 цаг унтахгүй бол ядарна. Далд хумсар ч амралт гэж байхгүй. 24 цагаар ажиллана. Энерги шаардахгүй. Суперкомпьютер. Суперкомпьютер чинь бас тогон залгана. Далд хумсар тэрэггүй нэг өмх маслтай талах нэг ус байхад тэгэл ажиллаад баг өлсгөлөн байвал бүр сайн ажиллана. Ил ухамсар байхгүй нөгөө бид нар нэг юм хичээл үздэг шүү дээ онлайнаар ч юм 10 минут хараад амрах хэвээр өвшөөх гээл ингэх гээл за нэг цагийн лекцэн цуугаа болоод үхлээ. Ил ухамсар гэдэг чинь ийм сул дорой хэрэгтэй. Тэгэхээр далд ухамсарын төвшөнд байж Facebook, Google корпорацийг удирдна. Америк гэдэг улсыг чиглүүлнэ. Дэлхийн одоо долларын асуудлыг шийднэ. Тэгэхээр энэ стратегичдыг бэлдэхийн тулд бид нар ингээд хүн болгоныг стратегч болгодог сургалтын хөтөлбөр рүү орж байна. Тэгээ дэлхийн эрдэмтдийг бид одоо урьж ажилуулад тэгээ ганц зэрэг стратеги скул гэдэг яг уу нэг ийм байгуулчлаа судалгааны хүрээлээ. Тэгээд Монгол гадаад судлаачтай нийлүүлээд ингээ явъя гэж. За номны гарчиг дээр л бүр төвлөрөхөд хэд хэдэн асуултууд байгаа юм л та. Гэхдээ тэрнээс өмнө нэг юм асуухад одоо дэлхийд дээр ямар стратегч хүмүүсийн олонний танил хүмүүс байна вэ? Бас Монголд байна. Монголд бол байхгүй. Яг одоо миний харж байгаагаар бол дэлхийд нотлогдсон нөгөө стратегч хүнийг яриагаар нь харахгүй боломжгүй шүү дээ. Нөгөө хуурамч стратегч нар одоо Fortune 500-гийн CEO дэлхийн хамгийн том 500 компани гүйцэтгэх захирлууд чинь ганцхан л ажилтаа шүү дээ. Тэр хүн бусдад таалагдах албагүй. Тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй байж болно, хар арьстан байж болно, наад арьстан байж болно, шар үжил хамаагүй байхгүй. Тэр хэн байх нь шин чанар нь ямар хэн хамаагүй. Тэр хүн бол ганцхан л ажилтаа стратеги гаргах үүрэгтэй. Тэгээ би Fortune 500 ингээд судалгаа хийгээд харддаг юм. Тэгэхээр ер нь бол 400-ийн CEO нь стратегч биш байна. Тэгээ би энэ бол корпорацийн улс төрч гоё алиелагч хийдэг юм баггүй юу? Олны өмнө гоё ярьдаг ч юм уу. Тэгэхээр ингэ стратегчийн юм дутагдалд орцсон гэдэг ингээд хараад байгаа. За тэгэхээр стратегчийг юугаар нь нотолдог гэхээр үр дүнгээр нь нотолдог. Стратегч хүн ингээл яваал өнгөрөхөд л ерөөсө цэцэг жимс дэлгрээл ерөөсө хүн ардын хүн амьтны нөгөө зоо тэнийгээл ерөөсө ингээл нар мар солон молонг татаал өвчдөг байхгүй. За яг тэргээр нотлогдож байгаа яг одоо амьд байгаа бол Elon Musk байна. Ягаад тэгэхээр стратеги ухаан универсал ухаан шүү. Бүх ухааны суурь ухаан бөгөөд эмээр бол бүх өвчин дуудаг юм гэж ойлгож байгаа. Ямар өвчтэй байхад тэр эмийг угаал идэгдэг. Гоёо, тим юм байвал гоёо. Тэр чинь стратеги ухаан. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр стратегч хүн маш олон талбарт өөрийгөө нотолдог. Elon Musk ч анх нэг интернетийн стартап хийсэн бэлээ PayPal-аас өмнө. За. Дараа нь PayPal-ыг хийгээд $800 сая зарсан eBay тухай. Тэгээд Tesla машины. Тэгээд SpaceX, Pooching, тэгээд AI гэдэг ингээд 6 тис зөөр бизнесийн салбарт өөрийгөө нотлно гэдэг бол зөвхөн стратегч хүн энийг хийж чадна. За ингээ Elon Musk гэсэн. За энэний өмнөхөн одоо харамсалтай сайхан нас урчдаг маш олон талбарт өөрийгөө нотолсон стратегч бол Steve Jobs. Apple гээд компьютерийн компани хийснэ. Компаниас халагдчихж байгаа. Тэгснэ Pixar гээд Hollywood студ байгуулснаа. Тоглоомын түүх Toy Story гээд манай үзэгч нар үзэх төртөө. Toy Story гэж хийснэ. Оскарын шагнал авчиж байгаа шүү дээ. Тэгснэ эргэж Apple дээр ирснэ. Компьютерийн компаниар гар утас буюу iPhone хийлгэж байгаа. Тэгснэ шилдэг дизайнерын шагнал хүртэж байгаа. Тэгээ стратегч хүнд ийм салбар малбар ямар ч хамаахгүй. Яг тэр суурийн суурь ерөөсөө стратеги гэдэг юмыг сураал бол одоо тэнд ямар ч тийм хан саад байхгүй болно гэдгийг ингэж тотолж байгаа. За түрүүний нөгөө асуултыг хэлсэн буюу номны гарчигтай холбоотойгоос асуухад энэ стратеги бол хандлага гэдгийг тэгээд тодорхой хэмжээгээр дутуу судлагдсныг Монгол Чингис хааны болон Монголын одоо армаар олж мэдлээ гэсэн ийм гарчигтай байгаа. Тэгэхээр Монгол болон Чингистэй холбоотой тэр зүйлд стратегийн ямар шинж тэмдэг гэх үү эсвэл Монгол хүн стратегч болохыг баталсан юу байгаа юм бэ? За нэгдүгээрт яг нөгөө саяны Elon Musk шиг дандаа өөр улсад байлдаж байгаа. Нэг л улстайгаа л одоо их дэлхийн агуу стратегч нар бол Юли Цезар бол Германы Варвар овгийнхонтой тулалддаг байхгүй юу?
Тэгэл болоо. Тэгээд тэр хүний одоо барууныхны шүтдэг нэг 3 стратегч байна л да. Наполеон, Юлий Цезар, Македоны Александр. Нэг л юутэйгээ л үзэж байгаа. Тэгэнгუთ Чингисийн айрамчин болохоор дэлхийн бүх үндэстэндээ үзээд ялцсан. Христиан, мусульман, буддист, хүнз гээд дэлхийн 4 том шашинтыг дөрвөлэн нөвдөг сүгдүүлчихэж байгаа. Аз, Европ, Араб, Перс гээд хүн төрөлхтний одоо соёл иргэншлийн үндсэн 4 соёл иргэншлийг зохион гачиж байгаа. Тэгээ энэ утгаараа бол за тэгээд дахиад үргэлжлүүлээ л да. Говь, сүл, гямлаа уулын орой, цасан шуурга, Оросын намаг, Вьетнамын ширэнгэд дахиад зохиогчиж байгаа. Бүх газар зүүн байршил, бүх үндэстэн, бүх шашин, бүх айрмыг ингээд 100 жилийн дотор хяддсан түүх өмнө гараагүй, хойно гараагүй гэдгээрээ Монгол үндэстэн бол дэлхийн номер 1 стратегч үндэстэн бөгөөд Чингис хаан бол хүн төрөлхтний түүхэнд төрж гисэн хамгийн агуу стратегч гэдэг нь ингээд нотлогдож байгаа. Нөгөө үр дүнгээрээ нотлогддог гэдэг байгаа нь юу вэ? За тэгээд эн чинь Чингис хаан чинь зөвхөн ингээл одоо Монголын айран бол ингээл ялаад яваад байхгүй шүү дээ. Тэр улс орныг удирдах байна. Торгоны замыг зохицлоож байна. Тэр ард түмнийг одоо эмхтгэж байна. Буюу зөвхөн дайн биш. Нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, олон улсын харилцаа гэдэг бүх талбарт стратегч юм чинь тэгээд ашиглаад явчихна. Ингээд хүн төрөлхтөн дэлхийн хөгжлийг одоо ингээд түргэтгэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг л ийм сэлэнтэй хэдэн амтнал давхаал хүн алаад яваад байгаа юм шиг түүхчнэр ярьдаг байхгүй юу? Тэр бол зүгээр л нэг илэрлэн. Тэрний цаана нийгэм эдийн засгийн ийм маш том ийм менежмент хийж байгаа шүү дээ. Төсвийн бодлого, урлаг, уран сайхан гэдэг маш ийм нарийн юм. Энийг бүгдийг нь хийсэн учраас дэлхийг нэгтгэж захирч чадж байгаа. Тэрнээс зүгээр ийм дээрмчин галзуу солиотой варварууд чинь хүн төрөлхтөн чинь бас тэнэг биш. Захирахгүй. Тэгээ монголчууд ч айгүй ингээд тараа авчиж байгаа шүү дээ. Нөгөө мө сая үнэ аваачаад дэлхийгээр нэг цацаа ийцэн дандаа л цөөхөн одоо сая хүнтэй Пакистаны овгийг бол нэг 100 монгол. Одоо Москва хотын хамгийн тансаг гудамжийг юу гэдгийг. Арбатын гудамж гэдэг шүү. Арбатын гудамж те Арбатская гэж байна. Тэгээ 10 цэргэл Москватыг л өөр барьж исэн биш. Тэгээ эн чинь нөгөө нэг ийм агуу юм ингэж нотлогдож исэн. За тэгээ түрүүн 2 дахь нотлохоо нь ерөөсөө нэг юм малчин залуучуудыг авчираад Чингис хаан бол шидэд тохиороор юм шиг ингээл нэг сургалтын техник байна л да. Дан гэл стратеги. Сүбэдэ яасан урайхай хүүхд. Дан стратеги. Борч. Мянгат малчны хүү, нахуу баяны хүү борч. Малчин залуу байхгүй юу те? Дан стратеги. Ингээл ерөөсөө хавцсан орц хүн болгоно стратегч болгосон буюу жирийн малчин залуучуудыг шууд дэлхийн хэмжээний стратегч болгосон сургалтын технологи өмнө нь хойно дахиж гарав. Өнөөдөр энийг чинь хаарур заах гэж чадахгүй шүү дээ. Нэг ярилцлаганда та ингэсэн байсан нөгөө гадаадд сурж байхдаа та нар ингээд таны нэг багш та нарын юмыг дандаа ингээд уртлаасаа хайгаад ах юм аа. Та нар нэг урагшлахын тулд 2 удаа хоошоо ухраа буюу хойно байгаа юм а эргэж нэг хараач гэдэг нь энэ Чингис хааны тухай түүний цэрэг харамтай холбоотой түүхийг судлахад хүргэсэн үү зүгээр санамсаргүй тохиолдол байсан. Гэхдээ Чингис хааны хувьд ч яахтай нөгөө дутагдлын шок нөгөө бид дэлхийг эзэлж исэн гэдэг мэдээлэл бол Монгол хүн болгонд байдаг. Яаж гэдэг асуултанд бол хариултгүй л дээ. Нөгөө стратегч байсан учраас эзэлсэн юм аа л гэл одоо дунд сургууль бүх хүүхдтэй заачмаар байгаа байхгүй юу. Тэгвэл хүүхэд болгон ч хүн стратегч бол дэлхийг эзэлт юм байна гэл ойлгол өсөөл хүмүүжчмээр байгаа. Тэгэхгүй л тэгээд нөгөө ном сум яриад нөгөө агуу танк шиг одоо хайшин одоо баг Монгол морчин баг хүнээс ухаантай биш үү ерөөсөө тий. Тэр зүгээр л тэр чинь морь адгуус тий гоё л доо бид хүндэлдэг. Тэгтээ тэр чинь морь л байхгүй юу тийм ээ. Тэгээд моргүй арт түмэн гэж дэлхийд хаанч байдгийг юу юм тий. За тэр морины шандас мандсаар нь харьцуулаад үзвэл магадгүй араб морь илүү ч үж магадгүй шүү дээ. Одоо их мундаг хүлэг байдгийг гэсэн би хараагүй л дээ. Ингээд нөгөө шинж чанар руу явуулаад хүүхдүүдийг толгойг нэрвэлж байгаа. Тэгэхээр энэ дутагдлын шок. Бид дэлхийг эзэлж исэн мөртлөө яагаад өнөөдөр ийм ядуу болцсон юм бэ гэдэг дутагдлын шок Монгол хүмүүрт байдаг, надад байдаг. Байсан учраас би бол зөрөгтэй судалсан. Би түүхчдийн хараагүй мөн чанарыг бол хайж одоо болохыг хичээж исэн. Тэгээд ер нь тэр
шинж чанаруудыг ингээл хөөгөөд яваад байх нь өөрөө ер нь мэрэгэн ухаан төтөлтгүү л дээ. Мэрэгэн ухаан гэж ярьдаг шүү дээ. Wisdom гэж англиар ярьдаг. Тэгэхээр хоошо хоёр бухарж алхаад юмны гарал үүслийг нь харьяа. Их ундрагыг олж авъя л гэдэг. Бас нэг бичсэн байсан та нөгөө дэлхийд дээр одоо байгаа хамгийн сайн инновацууд, хамгийн сайн үр дүнгууд буюу бүтээмжийн эцсийн аутпутууд дайн тулаан эсвэл бизнесийн өрсөлдөөний үр дүнд л бий болсон. Яг тэр утгаар нь бодохоор хүн болгон стратегч гэдэг дээр уялдуулж бодоход өнөөгийн бидний амьдрал чинь бас нэг төрлийн дайн л биз дээ. Яг ерөөсөө нөгөө л асуудал бэрхшээл сорилтууд бид ингээл эзлэхгээ явж байгаа. Гэхдээ энийг бас нэг сайн заахгүй байна л да эдийн засгийн сургуулиуд. Энэ эдийн засгийн сургуулийг чинь судлах үндсэн сэдв нь одоо ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн инфляц гэх юм яриад том макро. Гэтэл энэ инфляц гэдэг чинь юу юм? Бараа бүтээгдэхүүн үн өсөж байгааг хэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж яагаад байгаа юм? Тухайн бараа бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэсэн хэмжээг яриад. Тэгэхээр макро эдийн засгийн ухаан бол тэр чигтээ энэ компани гэдэг зүйлийг л судлах хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө эдийн засгийн машин чинь өөрөө л компани. Тэгэнгუთ компани гэдэг юм чинь юу хийдэг вэхээр стратеги гэдэг. За дэлхийн улс орны компаниуд юу хийж ийм гэхээр эзлэн түрэмгийлэл явуулж шít. Байлдан дагуулт хийж. За түрэмгийлэл нь юу юм бэ? Байлдан дагуулт хийж. Өнөөдөр хятадын компаниуд, Америкийн компаниудтай дэлхийн хүн амыг өөрийн бүтээгдэхүүн үйлчлэгээр эзлэх маш том дайн яваад энэ нь хурцтаад худалдааны дайн гэж бид нэр өглөө шүү. Худалдааны дайн гэж юу ярьж байгаа юм? Бүтээгдэхүүнээ худалдах л дайн байхгүй юу? Тэгэхээр Монголын 3 сая хүн хятадын барааг хэрэглэх үү? Америкийн бүтээгдэхүүнийг хэрэглэх үү гэдэг дээр дайн яваад байгаа. Тэгэхээр яг эн чинь Чингис хааны агуу стратегч анжны стратеги ухаан өнөөдөр хэрэгтэй байгаа байхгүй юу? Өнөөдөр Америк хятад хоёрын худалдааны дайн явж байна гэдэг бол юу гэсэн үг гэхээр бусад улсууд нь бол стратегийн ухааны хувьд бол ялагдсан гэсэн. Стратеги нь дутуу байсан юм уу? Стратеггүй байсан гэсэн. За. Номныхаа агуулгын талаар ганц нэг асуулт асууя. Шууд утгаараа нөгөө гарчиган дээр тавигдсан байгаа стратегийн орхигдсон тал гэхэлэр тэр тал нь яг юуг байна гэж та хэлсэн. За яг далд тухамсрын одоо ингээд Чингис хааныхаа жанжтаар агуу стратегч жанжтаар төсөөлөнгүүт тэдэр технологи байхгүй. Нөгөө манай Харвардд заадаг нөгөө SWOT анализ, элдв Blue Ocean стратеги ямар ч амьдралдаа тийм сонсч үзээгүй. За тэгвэл тэр хүмүүс 3 юм хийж байгаа. Нэгдүгээр тэр хүмүүс бол нөхцөл байдлын анализ гэдэг юмыг бол шашин шиг гэж би хэлж байгаа. Шашин шиг хийх хэрэгтэй. Хэнийг ч хуурахгүйгээр яг. Тэгэхээр 29-ийн харимтад тулалдах гэж байгаа бол 29-ийн цэргүүдийн санаа бодлыг хүртэл тандаж туршиж байна. Санаа бодол, сэлэмнийх нь одоо гангийн хат, сумны тусгалын зай, цэргүүдэд зохион байгуулалтанд оруулдаг арга техник, өглөө өдрийн цайндаа идэж уудаг юм, бүгдийн нэвт бүр ингээд өөд дуруугүй судлахтаа мөн чанарын түвшин судлах хэлж. Одоо өнөөдөр манайх data mining гэдэг Монголын компаниуд ярьж байна. Data analysis гэж ярьж байна. Маркетингийн судалгааны тухай ярьж байна. Харилцагчийн одоо хүсэл сонирхлыг судлах тухай асуудал ярьж байна. Энэ судалгаанууд бүгдийн үгцээр өөрөөсөө ингээд хогийн савнд хайчмаар санагдав. Яагаад? Дандаа шинж чанарын судалгаа. Шинж чанараас мөн чанар харагддаг. Дутуу судалгаа гэсэн. Танай харилцагч чинь дунджаар 25 настай 45% нэрхтэй, 55% эмэгтэй юм. За тэгээд юу ч харагдахгүй тэндээс. Нөгөө зовлон, шаналл, бэрхшээл, уур уцаар нь байхгүй. Дандаа нэг юм тий. Superficial гэж ярьдаг англиар нэг юм өнгөц. Тэгэхээр дэлхийг эзэлдэг хүмүүс бол тийм байхгүй. Тийм хараад одоо дэлхийг эзлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр шийдэл одоо бидний стратеги гэж нэрлэдэг байгаа юм чинь нөгөө шийдэл шүү дээ. Шийдэл юунаас ургаж гардаг вэхээр нөхцөл байдлын анализыг төгс хийгээд дуусмагц төгс шийдэл өөрөө нүдийн өмнө харагддаг байхгүй юу. Тэгмүүд одоо Монголын бүх компаниуд, Америкийн бүх компаниуд яадаг вэхээр жил болгоны 10 сар цугаа за дараа жилийнхаа стратегийг гаргая. За судалгаануудаа үзнэ нөхцөл байдлын анализ үзнэ.
Дутуу тэр нь жаал дутуу нэг 5% 10%. Би бол 30%-аас илүү гэж бодохгүй байна. Ер нь бол нөхцөл байдлын анализ 80% дэше байх хэрэгтэй. Ер нь 2-оос 3 дахин бага байгаа. Fortune 500-ийн эхний авж байгаа судалгаа бол Монголд тэгэхээр бүр тэрнээс доош. Тэгээ ингээ үзмэр айдснаа тэдэс юм харагдахгүй юм чинь. За тэгвэл яах вэ? За хэдүүлээ тэгвэл ер нь бүлээн өршөнтч. Гээд ингээ шууд шийдлийг тааж эхэлж байгаа. Энийг wishful management гэж нэрлэдэг. Нөгөө ийм химерийн сан гэж ярьдаг шүү дээ. Химерийн менежмент гэж одоо за одоо гайгүй байлгүй дээ. Тэгэл явчих. Тэгэл бие биендээ найддаг. Найдлагын менежмент гэх юм уу? Ингэж явдаг хгүй. Тэгэхээр энийг бас стратеги гэж нэрлэхгүй. Энэ бол зүгээр л одоо мэдхгүй одоо мөрөөдлийн жагсаалт ч юм уу. Энэ их тийм стратеги хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Тэгээд дэлхийд даяар жил болгон хэдэн ч сая төлөөлөл өдөрцөөл хуралдаад хүслийн жагсаалт батлаад байгаа байхгүй юу? А жинхэнэ стратеги яадаг вөхөр тэрийг бодож олдоггүй. Тэр өөрөө нүдний өмнө ингээд харагдана яг ингээд ийм гоё нэх гоё юм төсөөлдөг ш хүмүүс. Тэр ингээд төсөөл ингээд хүнд ургаж хардаг ш. Яг тэгж гарна. Хизээ тэгж ургаж гардаг вөхөр нөхцөл байдлын анализыг хийж дуусна. Тэгэхээр хориоцмын, айрмын, цэрэг, зэвсэг, хаадын, санаа, бодол, хүсэл, мэд мөн жанрын төвшөнд мэдрэнгуут хориоцмын айрмыг цохих арга ухаан буюу шийдэл шууд ургаж гарч ирж харагдана. За ингээ энэ шийдлээ яах вүлээ? Хэрэгжүүлнэ. Төгс хэрэгжүүлтийн. Нөгөө сахилга бат. Нөгөө гүйцэтгэл, хурд, авхаалж, самбаа бол одоо түүхэнд байхгүй төвшөнд хийгдэж. За энийг чинь л ерөөсөө ингээд стратегийн үндсэн процесс гэж байна. За тэгээ асуулт гарч ирсэн. Гэхдээ тэгвэл эн чинь хүн төрөлхтний түүхэнд баг байгаагүй шахуу юм нөхцөл байдлын аналистууд л байсан юм бэ штэ. Нөхцөл байдлыг ямар хүн тэгж ингэж мэдэрч хийд юм гэхээр ил ухамсараар мэдрэмж авахгүй. Яг нөгөө түрүүний миний жишээн дээр авч байгаа. Танаа харилцагч 45% эрэгтэй, 55% эмэгтэй, дундаж нас 25. Дэлгүүрээр одоо тий CUG-с 25 үйлчлүүлэх одоо дуртай. Чөлөөт цагаараа одоо өргөөд кино үздэг. Тэгээ одоо яа игээд байгаа тий. Гэтэл тэр харилцагчийн ингээд толгой дотор нь явж ороод тэр хүний хэлсэн болон хэлээгүй дагалд хумсарт байгаа одоо бүх хүсэл, сонирхол, дутагдлын шок, траума бүгдийг ингээд өөрөө ингээд мэдэрч байгаа юм шиг дотор нь орно гэсэн. Тэрийг нөхцөл байдлын аналист гэдэг. Тэгвэл ямар хүн ийм хийх вөхөр далд хумсрын төвшөнд холболт хийж чаддаг л хүн гэх байхгүй. Ингээд энэ нөгөө далд хумсар юм бэ штэ гэдэг чинь. Энэ нөгөө Чингис хаан судлаасаа ингэж гарч ирсэн нөгөө байхгүй. Би яг энэ талд нөгөө сэтгэл зүй судлаад далд хумсартай холбогдлолтой орчин үеийн одоо хүлээн зөвшөөрж штэ. Бүгдийг нь судалсан. Тэгэхээр энд бас үзэгчтэй хэлэхэд нөгөө далд хумсар гэд би баахан ярьсан чинь фэйсбүүкээр дүүрэн дээд тэнгэртэй холбогдгийг гуйлаад явж илээ нөгөө гой сэдв юм шиг байна л да. Гүү шүү энд би ямар ч энерги ид шид бөө шашин буддизм юу ч яриаггүй. Энд би тархины процесс ярьж байгаа шүү. Хүн болгонд байдаг. За ямар төрмөл энэ сүнс сүлдтэй ямар ч хамаагүй. Хүн болгонд байдаг энэ процесс. Энийг бол нээгээд Нобелийн шагнал аваад байгаа шүү дээ. 2010 он тухай Даниэл Канеман Нобелийн шагнал далд хумсрын процессыг нээж одоо авсан байж байна. Хүний шийдвэр гаргалтын одоо ихэнх нь далд хумсарт явдаг юм байна гэд нээсэн байж байна те. Энэ талаас нь ингээд судалж исэн маань мөргөж орж ирээд далд хумсрын төвшөнд нөгөө харилцагчаа, нөгөө ажилтнаа, нөгөө өрсөлдөгчөө ингээд шаналлын байдлаар ингэж бүр ингэж мэдэрч тэр дүрт нь ингээд нөгөө жүжигчнэр бол бүр 100% хувирлаад тэрнээс болоо тайзан дээр хүчдэг гэдэг юм ярьдаг шүү дээ. Дүрдээ хит орсноос болоо тайзан дээр хүчсэн гэдэг. Тэгж эн чинь хүн болгонд байдаг чадвар байхгүй юу? Ингэж хийдэг л хүн нөхцөл байдлын анализыг хийдэг юм байна гэдээ орчин үеийн ухаантай холбоод ингээд энэ нөгөө тэр саяны таны нөгөө асуултын хариулт буюу далд хумсартай ус стратеги ухаан ингэж холбогдоод байгаа шүү. Тэр нөхцөл байдлын анализ хийхийн тулд мөн чанарыг олж харах хэрэгтэй. Мөн чанар бол нөгөө бид чинь нөхцөл байдлын анализ дандаа л өрсөлдөгч, харилцагч, ажилтан, ард түмний юм ярина шүү дээ. Ерөнхийдөө бол ард түмнийхээ далд хумсрыг мэдэх хэрэгтэй. Одоо Ши Жинпин айлчлах гэж байна. Манайд 8 сард. Тэр өнөөдөр хүрэлцэх ерөнхийлөгч юу хийх хэрэгтэй? Нөхцөл байдлын анализ хийх хэрэгтэй шүү дээ.
Тэгэхгүй монголчууд бид Ши Жинпинд ийм хэлмээр байна. Хүслийн жагсаалт гаргах гэдэг байхгүй. Зөв. Тэ? Монголчууд одоо Ши Жинпингээс 3 юм л хүсэж байгаа юм л да. Гэтэл энэ Ши Жинпингийн хүсэж байгаа юм муу юм уу? Гэтэл Ши Жинпинг тэрнээс 30 дахин илүү юм өгөхөд бэлэн байсан бол яана. Тэ? 30 дахин их юм авах гэтэл бид нар нөгөө хүслийн жагсаалтыг стратеги гэж нэрлэдэг нь ийм учиртай байхгүй. Нөхцөл байдлын анализаас гардаг гэдэг нь энэ юм байхгүй ерөөсөө. Гэтэл Ши Жинпинг 3 юм биш 1 юм өгч яхад нь бид 3 юм хүсээд уурыг өгчөж бас магадгүй шүү дээ. Тэгэхээр бид нөхцөл байдлын анализ. Нөхцөл байдлын анализыг бол ил ухамсарын түвшинд дата анализ баахаар репорт уншин л да одоо хэвтээ улс төр явж байгаа чиглэлийг уншиж л байгаа. Гадаад явдлын боловсруулж байгаа. Гэтэл хөрс өх ерөнхийлөгч далд ухамсарын түвшинд Ши Жинпингийн далд ухамсарыг мэдэх хэрэгтэй байхгүй. Тэр чадвар боломж нь заяагдмал байна. Тэрийг л бидний өвгдөөд сэдвүүлсэн. Чингис хаан түүний жанжид бол дандаа хамтрагч өрсөлдөгч бүх хүнийхээ далд ухамсарлал яваад орчих. Тэгэл тэр үгээр хилээгүй. Санал асуулгаар хизээч хэлэхгүй байгаа нөгөө трома бүх юмыг гар. Ингээ харчаар за. Энэ хүнтэй Монгол улс хятад улс өнөөдөр 8 сард ерөнхийлөгч нь Монгол улсад айлчлах гэж байна. Энэ бол бас Монгол улсын хувьд бол түүхэн стратегийн хувьд бол түүхэн мөч байхгүй юу? Түүхэн мөч. Түүхэн мөчтөр бид түүхэн ялалтыг байгуулах хэрэгтэй байхгүй юу? Түүхэн боломжийг бид түүхэн хожоо гаргана. Тэгэхээр түүхэн стратеги хэрэглэх хэрэгтэй. Түүхэн стратеги гэдэг чинь үнэхээр түүхэн шийдэл. Түүхэн шийдэл юунаас хав түүхэн нөхцөл байдлын анализаас гар. Тэр нөхцөл байдлын анализыг зөвхөн далд ухамсарын түвшинд хийх боломжтой. Чингис хаантай холбоотой бас нэг тулааны үед нөгөө хотыг галдан шатаахын тулд гэрийн бүх тэжээвэр амьтныг хотоос гаргаад нефтэн дүрээд одоо галдсан тэр нь ямар нэгэн гэрийн тэжээвэр амьтан асуудалд орохороо аюулд орохороо гэрлүүгөө зогтдог. Тэгэхээр тэр одоо жишээлбэл далд ухамсарын түвшинд нөхцөл байдлын шинжилгээ хийсний үр дүн мөн болов? Мөн. Тэр чинь ингээд тэр хотыг ингээд ялах бүх аргыг сүүгчлээд чадхаа явж байгаа. Олдоогүй байна тий. Олдохгүй. Тэгээд цэргийн жанжин шаналаад шүн унтахгүй шүү дээ. Одоо манайхан тэгдэг шүн 4 цагт сэрээд байна. Сэтгэл зүйс дээр очие. Нойрны юм уу? Гүү шүү дээ. Шүн 4 цагт одоо ажиллаа бодож сэрж байгаа бол одоо баярлах хэрэгтэй. Яг тэр стратеги тэнд ажиллаж байна. Нөхцөл байдлын анализаа хийх гээд учраа олохгүй байгаа даа шүү дээ. Нөгөө далд хумсар чинь унтдаггүй учраас. Тэгээ ил хумсрыг сэрээгээ ичиж байгаа байхгүй юу? Нөгөө өөмрээд далд хумсар ингээд бужигнж шүү дээ. Нөгөө нөхцөл байдлын анализ хийх гээд энэ ба гэж ярьдаг те. Тэнгуут тэр Монгол цэргийн жанжин бол шүн унтахгүй шүү дээ. Яагаад? Маргааш тулаан болно. Монгол цэргүүд өвхнө. Өөрт нь итгээд эхнэр хөхтэй хаяад 3000 жилийн одоо биш 3000 км-ийн зайд юу хийж байгаа юм тийм үү? Юу хайж тэнж байгаа юм? Хэдэн монгол залуучууд. Зөвхөн тэр жанжин амь насаа даатгацсан. Тэр жанжин ундах хэрэггүй. Нүд ам нь ерөөсөө гархилцсан шүн. Яа тэгэхээр яаж цэргүүдэх амь насыг хамгаалах. Эн чинь далд хумсрын түвшин шанал их хүн шиг их хүний хайрлуугаад. Яг хайр чинь далд хумсраас гардаг шүү. Бид нар одоо тэгдэг шүү. Харж яснаа ингээд дисконд орсон нэг хүүхэн ч юм уу нэг хүүхэн нэг залуу харсан. За би энэ хүнийг хайрлая да. Ер нь хайрлая те. Аливаа нэг анкетын асуулгаар яриа да. Чи юу ямар боловсролтой залуу? Тооны олимпиад авраг юм уу? За гарал угсаа юу? За ийм скетэн ийм малчин ийм гаралт. За би ер нь чамд дурал хайрлыг шийдлээ. Гүү штэ. Тэгэхээр хайр гэдэг чинь шууд далд хумсарт бидний ил хумсараас ямар ч зөвшөөрөл авахгүйгээр ингээд шидэж байгаа үстэй. Тэнд юм яваад штэ. Стратегч юм бол энийг чиглүүлж чаддаг байхгүй юу? Жирийн хүн бол зүгээр яагаад би энэ хүнд хайртай болсноо ойлгохгүй хайртай болол ингээд явдаг. Стратегч хүн бол би чиглүүл би цэргүүдэд хайрлая гэл яг тэр нөгөө өөр хүнд дурлаж байгаа шиг ингээд цэргүүдэд хайрлаа. Тэгээ цэргүүдэд хайрлахаар яаж явах вэ? Би энэ залуучуудын амь насыг яаж үрчлэхгүй энэ хотыг эзлэхэл гэж. За эндээс чинь л нөгөө далд хумсрын суперкомпьютер ч л ажиллаа эхэлж байгаа. Ночигнаал өдөржин шүнжин тэгээ нөгөө 4 цагт цочоод сэрэж мэрэж байгаа байхгүй. Нөгөө шийдэл гарц гаргалгаал нөгөө нөхцөл байдлын анализ хийгээд шүү дээ. Тэгэл ажиглаад байна. Ингээл хараад өдөржингөө хараад бодоол тэгэл унтж яхад дахиад ажиглаа. Тэгэд хотын иргэдийг ерөөсөө төвөө гэрээс нь гаргаж хаалгын нээ. Тэхийн тулд яг гал тавь. Гал тавихын тулд яг үхээр галыг тээх нэг юм
нэг юм яаж гэрт нь гал оруулах вэ? Гал оруулъя тий. Энэ чинь энэ нөгөө эдгэр чинь монголчууд чинь муур тийжихгүй шүү дээ. Энэ муур гэдэг энэ чинь ингэдэг юм байна. Гэл ингээл тэндээс нөгөө шийдэл гайхамшигтай шийдэл гараад ирж байгаа байхгүй. Тэр нөгөө барууны аримуудыг нэг зүхтааж байгаа цогтөг шүү дээ. Монголчууд бол зүхтаа одоо хин нэг хурахыг бол ерөөсөө амар муу зүйл гэдгийг биш гэдгийг ойлгуулсан гэж ярьдаг. Тийм монголчууд бол одоо ухран уу байна уу яллна л гэж ойлголт байхаас тэр хамаагүй те. Стратегийн ухаанд угаасаа юм хэмжээ хязгаар байдаггүй байхгүй юу? Тийм догмад ордоггүй ухаан штэ. Яг уу ёс зүй бол зөрчихгүй. Стратеги бол ёс зүй юм хязгаарлалтанд бол те мораль ёс зүй шудраг ёсны хязгаарт бол байнга явдаг. Гэхдээ тэр дотроо бол юу ч хийж болно гэж. Тэгэнгუთ барууны айран болохоор ялагдчихэж ухардаг тийм догматай юм байл. Тийм одоо үгүй тэрийг анзаарчихгүй юу? Нөгөө нөхцөл байдлын анализаараа анзаарч. Эднэр ингээд байлдажсанаа буцаад давхивал яллагдлаа гэж үздэг юм байна. Тэгэл тэрийг одоо хичнээн жижиг хэрэгэлсэн. Нөгөөдөл нь дахин очиод ялагдаад байдаг. Тэгээд бодохоор энэ стратеги гэдэг зүйл илүү их гарч ирдэг юм нэг тийм хүнийг их стресстэй гэх үү, хэцүү гэх үү, давчуу гэх үү, яаруулсан гэх үү, ийм байдалд оруулсан, дээр нь хязгаарлагдмал нөөцтэй шаналл эсвэл нэг тийм хайр буюу одоо таны хамгийн их ярьдаг нөгөө customer perspective гэдэг ойлголттой шүү дээ. Тэр жанжин цэрэг customer perspective байдлаар харж шүү дээ. Энэ мэт зүйлс яг нэг үгээр нэг хэсэг өгүүлбэрээр тодорхойлоход их төвөгтэй л байх л та. Энэ бол бас нэг стратегийн нэг элемент байдаг баг тий. Зайны ярьсан. Тийм энийг болохоор энэ манай шинэ онол чинь зөвхөн одоо шинэ онолоор нэг 20-од нээлт дараалаад хийж байгаа. Энэ ном чи их зовлонтой та номоо тайлбарлаад өгөөчихөр би ингээ баг 20 цаг ярих хэрэгтэй ч юм шиг болж байна. Яг тэр ингээд хууц зулганд нээлт яваад байгаа байхгүй. Нөгөө сайн санааны үзүрт шар тос гэдэг шиг зөв юмнаас ч эхэлчихэр ингээд дагаал маш олон. Тэгэхээр стратеги бол далд хумсарт байдаг юм байна. 90% та. Ил хумсарт бол бас байна. Гэтэ 10% та гэдэг ингэчингууд цаашаа яваад тэгвэл энэ далд хумсарт ч маш олон юм байна шүү дээ. Эмоц байна. Зуршил байна, тий? Зөв зуршил байна, буруу зуршил байна. Инстинкт байна. Зөндөө олон зүйлс ингээд далд хумсарт ингээд байлдаад байж шүү дээ. Хоорондоо байлдаад. Тэгвэл яг юу н стратегч болгодгийн үнийг гэдэг асуулт гарч ирж шүү дээ. Тэгэхээр энийг нь нээцсэн. За ерөөсө хандлага гэж юм байна. Зөв хандлага гэдэг юм бол хүнийг стратегч болгодог юм байна. Эмоцсондоо дарагдсан хүн бол хэзээ ч стратеги гаргахгүй. Дан инстинкттэй бариад явбал стратеги гарахгүй. Яг тэр инстинкт чинь амьд үлдэх зүм. Амиа хичээх зүм байна. Амиа хичээгээд байгаа юм чи тэр чинь юу цэрэг үдирдэх хөв. Нөө жанжин чи өөрөө би маргаашийн дулаанд би яаж өгөхгүй байх вэ гэдэг цэргүүд нь ядуулж шít. Тэгэхээр инстинктийг стратегч юм даахгүй. Буруу зуршлуудыг дийлнэ. Тэгэхээр хүн болгоно одоо та бүдэрт ингээд зөндөө олон заван буруу зуршлууд би болцсон байгаа. Залхуурал, малхуурал одоо тамхи мамиг татдаг ч юм аригтаар суудаг. Одоо яадаг чи зөндөө юм байна. Буруу зуршлууд, амьд гарах тэр инстинктүүд тэгээд тэр нөгөө эмоцууд нөө уурлна нэг хурдан баярлна тэг нэг тийм байдаг шүү дээ. Ингээл юу ч болоог байхад баярлаад байдаг хүн бол стратегч болж чадахгүй. Юу ч болоог байхад уурлаад байдаг хүн бас болж чадахгүй. Тэгэхээр эмоцод дийл. Энийг дийлдэг ухааныг бол хандлага гэж байна. Тэгээс хүн одоо зарим хүмүүс тэгж шүү дээ. Бясалгаад уураад арч гэж. Сонсоход гоё. Боломжгүй. Боломжгүй байхгүй. Яг тэгэхээр ил хумсраараа дарах гэдэг шүү дээ. Нөгөө гараараа өсрөн хөлөөрөө өсрөн гэдэг чинь далд хумсраас оргилж байгаа тэр их уур уцаарыг ил хумсар хөөй уурлахаа болио гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Эний чинь Будда багш өөрөө хэлсэн шүү дээ. Будда багшийн сургаалыг уг нь тогтоод уншил Будда багш бүх энэ зовлон заваа юм чинь далд хумсраас гардаг юм байна. Энийг ил хумсраар дийлэхгүй юм байна. Тэр далд хумсрын асуудлыг далд хумсарт нь жийдэх юм байна гэд хилцсэн байхгүй юу? Тэгтэл тэрийг буруу зөрүү ойлгол одоо тий уураа одоо өөрөө дард сураа ээч гэж яах шиг. Яах юм? Хэдэн сая удаа өөртөө эсвэл одоо сэтгэл түгших эмэгтэй хүмүүс 3 тутмын баг 2 нь байдаг. Маш түгээмэл Монголд бол бүр сэтгэл түгшийн нэг гар утас сошиал медиагээс болоод сэтгэл түгших эмэгтэй болсон. Тэгээ би сэтгэл түгшмээргүй байна. Яах? Нөгөөдөг чинь далд хумсар супер компьютераас гарч.
Тэгэхээр далд хумсартай одоо тэмцэж ялдаг гэдэг Будда багш юм чи орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар нотлогдож байна. Юугаар дардгийн гэдгийг бол Будда багш харахаа хэлээгүй. Тэрийг нь хэлье. Хандлагаар дарддаг. Хандлага гэдэг ийм одоо хүч гэх юм уу? Зөв хандлага. За ингээд бид бол энэ гурван ширхэг хандлагыг тодорхойлсон байна. Тийм байлаа. Өгөгч хандлага. Харилцаж байгаа хүний нүдээр буюу харах буюу харилцагчийн нүдээр харагч хандлага. Бүтээгч хандлага гэдэг ийм гурван юм бол хүний далд хумсарт төрхтөн л байдаг. Гэхдээ орчин үеийн боловсролын систем. Энэ их одоо сошиал медиагийн буруу контент, амиа хичээл гин өөрийгөө л бодол гин чийл ангитай ганцаараа он сурах ёстой шүүл гин тэ чийл аз жаргалтай байвал бусд нь хамаагүй л гин чиний үзэл бодол хамгийн чухал шүүл гин бусад хүмүүс ерөөсөө чамайгаа сонсох үүрэгтэй шүүл гин энэ бузар нөө вок гэж яриад шүү дээ вокизм гэдэг. Энэ бузар буруу чи стратеги ерөөсөө 180 градус эсрэг зүйлс. Энэ юмнууд ингээд сонссоор угаад энэ хүнд заяагдмал байдаг, төрмөл байдаг стратегч 3 хандлага бол дарагдаж байна. Ихээр доройтож байна. Энэ доройтчихдоор зэрэг автоматар нөгөө буруу зуршлууд, нөгөө эмоцууд, нөгөө сэтгэлийн түгшүүр, айдас, уур тий. За тэгээ нөгөө нэг амьд үлдэх инстинктүүд, амиа хичих тэр инстинктүүд чинь ингээд томроод мангас шиг том болчих. Далд хумсар тодорч ингээд эзлээд ирөөсөө дийлчгүй авраг мангас болчих. Манай нөгөө зөв хүнийг стратегч болгоод нөө гэгэрүүлдэг, гой болдог хандлагууд чи жоохон нялхууч шиг нь болоод доошоо дарагдчих. Тэгээд та хичнээнч бясалгалын дугууланд яваад хичнээнч сүмд яваад одоо их шашин шүтэж байна л да. Зөв. Гэхдээ ингэж бол ийм аргаар бол одоо Будда багш өөрөө хэлсэн чи өөрөө л ялнаа гэд хэлсэн шүү дээ. Хэлчээд байхад нь л Будда багшийн нэрээр ингээд байх нь утгагүй байхгүй юу? Жин шал дэмий улам л төөрүүлээд. Дахиад хичнээж сэтгцэн юм уугаад сэтгэл зүйчдэр очиод одоо баахан сэтгэл зүйн зөвлөгөөнүүд гарч байна. Би буруу гэхгүй гэхдээ шийдэл биш байхгүй юу? Яг хөө дэмжих маягаар сэтгэл зүйч яг ингэж хэлвэл бол сайн. Тэгэхгүй бүр мунхруулаад те бүр ингээл тайвшруулах юм өгөөд эхлүүл одоо эн чинь бүр тэр одоо тэгээд бүр эмний хамааралтай ялагдаж гин гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хүн болгон өгөгч болж төрдөг. Нэгэн зэрэг хүн болгон амиа хичээгч болж төрдөг. Тэгэхээр та юу хийх ёстой гэхээр өгөгч талаа амиа хичээгч талаасаа илүү томруулж хөгжүүл. Яах вэ гэхээр одоо ингээд би нэг юм жишээ авдээ. Би бол авахч хүн байсан. Би бусад монголчуудтай адилхан би авахч хүн байсан. Би гэхдээ нэг 26-7 настайдаа нөгөө стратегийг судлаад далд хумсар судалж байгаад би ойлгосон юм. Тэгээ би 28 таатай байсан баха блог дээр бичсэн байгаа. Одоо байгаа. Тэр одоо 10 жилийн өмнө бичсэн блог дээр байж гэн тэ. Хүн ерөөсөө өгөгч өжиж цэнгэлийн манлаа болдго юм байна гэд би тухайд яг энэ бол шинжлэх ухааны судалгаас ажиглалт л та. Ингээ бичсэн байдаг. Тэрийг би олж нээж чадахгүй юу? Бясалгалын аргаар. Яагаад ингэж ийм байв гэхээр би одоо ингээ 10 жилийнхаа хүүхдтэй ингээ уулзахад 10 тутмын 9 би юу авах вэ гэж бодож байна. Юм авах гэдэг. Нөгөө хүн тэрийг мэдэрдэг. Өөрөөс нь юм авах гэдэг үнийг мэдрээд ингээ хамгаалтын горимж шилжчихдэг. Тэнгууд та ингээд 10 жилийнхаа ойрд уулзаг найзтай уулзахдаа би юу өгч болох вэ? Би өнөөдөр энэ найздаа нэг юм өгчөөд гарчээ гэж бодоод орчин. Тэгэл нөгөө хүн шууд тэр чинь мэдэрнэ. Яг тэр далд хумсраараа мэдэрч байгаа байхгүй. Энэ хүн надад юм өгөх гээд ирсэн байна гэл бүх юмаа ингээд нээгээл. Ингээд. Тэгээ би энэ борлуулалтынхандаа хэлдэг. Та нар ингээд хүнд юм борлуулна гэдэг чинь хүнээс юм гуйна гэж бодож очиод байна. Хүнээс юм гуйна гэдэг чинь хүнээс юм аавна гэсэн. Хүнээс юм авах гээд та очихоор тэр хүн чинь таныг ингээд хараад өөрөөс нь юм авахар ирсэн үнийг шууд мэдээл ингээд бүх хаалгаа хаачна. Тэгээ та нар борлуулалт явсангүй гэж яриад. Би та нарт Харвардын борлуулалтын номонд бичигдээгүй нууцыг хэлье. Борлуулалт гэдэг бол хүнд юм өгөх тухай. Та хүнд юм өгөхгүй л очсон тэр момент борлуулалтын нэг ч ном унших хэрэггүйгээр бүх борлуулалтын саадгүй бүтнээл гэл хэлдэг хөхгүй. Тэгэхээр өгөгч байна гэдэг нь хохирох тухай асуудал биш. Хамаг юмаа ингээд өгөө өөрөө гуйлгч болох тухай асуудал огт биш. Өгөгч байна гэдэг бол далд хумсрын түвшинд connection буюу холболт үүсгэхэд нөгөө хүнтэйгээ ингээд нэгэн хэмд орж нэг хүн болох тухай асуудал яриад. За харилцагчийн нүдээр харна гэж. Ихэнх хүмүүс бол одоо хорвоо ертөнцийг зөвхөн өөрийн энэ хоёр цэхэр нүдэнд харагдж байгааг үнэн гэж боддог. Гэтэл
бүх философч нар, бүх сэтгэл зүйч нар үгүй ээ. Бүх юмс хоёр талтай. Юу гэсэн хоёр талтай гэж юу хэлээд байгаа. Таны нүдээр харж байгаа тал, тантай харилцаж ярьж байгаа хүний нүдээр харж байгаа хоёр тал байгаа шүү гэж хэлээд байгаа. Тэгэхээр хоёр талтай гэдэг хүн ингээд тойруулж хараад эхэлдэг байхгүй юу? Нөгөө энэ манай философчд бас их барууны философчд бас их ойлгомжгүй яана л да. Нөгөө догманд ороо философ гэдэг бол одоо агуу ухаантай хүмүүсийн ухаанч юм шиг. Би бол тэгдэг. Философч хүний философталтыг 18 та хүүхэд ойлгохгүй бол тэр философ биш. Тэр философийн ухааны доктор аваад яв гэж байхгүй. Тэрийг идээр гэж тэр докторын диплом. Философ гэж юу юм? Философ гэж хүн төрөлхтний гэгэрүүлэх ухаан. Хүн төрөлхтний гэгэрүүлэх гэж бол энэ 14 настай хүүхэд ойлгомжтой байх хэрэгтэй. Ойлгохдохгүй бол танд асуудал байна. Та юу гэж. Тэгэхээр ингээд хэлэхээр ингээд юмс хоёр талтай гэдэг. Тэгэхээр тойруулаа хараад эхэлж байгаа байхгүй юу? Биш ээ. Нөгөө хүний нүдээр хараад болохгүй юу? Тойруулж хараад хизээч ойлгохдохгүй байсан зүйл нөгөө харилцаж байгаа харилцагч хүнийхээ нүдээр тэр нь таны өрсөлдөгч байна уу, дайсан байна уу, ажилтан байна уу, харилцагч байна уу те хараад бүх юм тодорхой бол. Тэгэл эндээс чинь шууд нөхцөл байдлын анализ ингээд гараад ирнэ. Нөхцөл байдлын анализ гэдэг чинь инхээр бодит байдаг шүү дээ. Бодит байдлыг л харах гэдэг байхгүй юу? За тэгээд хамгийн эцэст нь бүтээгч те хүн бол нэг л удаа амьдрна. Бүх хүн үхэн яваачин зарим хүний үед байдаг байж магадгүй. Би бол хойд наснд итгэдэггүй учраас би бол одоо ингээд энэ та бүхэн энэ ярьж байгаа мөчөл нэг удаа явал үрд үхэн тэгээд та бүднийг өгснээс хойш юу бахтай нэг 2 жил дурсан үсттэй тэгэл орсурггүй мартагдана. Тэгэхээр бид юу үлдээх юм? Бид нэр үлдээхгүй шүү дээ. Мөнгө үлдээхгүй. Нэрийг чинь угаасаа хүссэн үсээгөө мартагдчихна. Мөнгө бол тэгэл үргэлдээд дуусна. Бүтээгдэхүүн л үлдээдэг. Хүн хойноо бүтээл үлдээдэг. Тэгэхээр энэ бүтээл үлдээхийн тулд ингээд хизээч эргэж ирэхгүй явж байгаа урсан өнгөрч байгаа цаг хугацаа бүрийг бүтээмжтэй өнгөрөөгөөд байвал тэр маань өөрөө стратегч хүний одоо хандлага болчих. Тэгэх юм бол эн чинь залхуурал гэдэг нөгөө амьд үлдэх инстинктийг ялчдаг байхгүй юу? Тэгэхээр хүн болгонд одоо ингээд хэлэх юм бол эерэг сөрөг хоёр тал байдаг. Эерэг талыг бол хандлага гэж нэрлэдэг. Сөрөг талуудыг бол одоо буруу зуршил амьд үлдэх инстинкт эмоц. Энэ бүгдийг ялдаг ганцхан тэр павер хүч бол талдхумсарт нь байдаг. Тэрийг бол хандлага гэж нэрлэдэг. Тэр нь ямар юм байдаг гэхээр 3 хандлага байдаг. Энэ 3 хандлага бол танд заягдмал угаасаа байгаа та сэрээ гэж байна. Энэгээр энэ онол маань одоо ультимат одоо туйлын онол болсон. Энэ бол 5000 жилийн дараа үнэн байх онол байхгүй юу? Хүн гэж амтан генетикийн өсөлтөд орчдөг юм бол. За саяны хэлсэн 3 хандлагыг одоо accelerate хийх буюу идэвхжүүлэх асаах зүйл нь хариуцлага гэсэн байсан. Тэгээ яг хоёулаа энэ талаар бас өмнө ярьж байхад юунаас inspiration буюу онгод сэтгэл зүгээ сайхан хөглөдөг вэ гэхэд хариуцлага гэсэн. Би тэр асуултанд хариуцлага гэж хэлжсэн баг анхны хүн байсан л да. Яг хариуцлага гэдэг үг нь монгол хэлнээ буухтаа арай өөр утгаар хүмүүст ойлгогдод байдаг гэж магадгүй юм. Гэхдээ энэ ямар учиртай гэдгийг тайлбарлаж өгöd. Яагаад хариуцлага гэж? Тий. Тэгэхээр түрүү ярьсан далдхумсарт бол одоо тэртээ тэргүй ихэнх хүний хувьд одоо манай үзэгчдийн хувьд одоо би бол 20 дэд тийм байсан. Нөгөө мангас чөтгөр тал нь ингээд томорцсон. Бак юм боди залуу болсон. Нөгөө хандлага чи өчүүхэн хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр юм тэнцвэргүй тулаан эхлэх гээд байна. Тэгэхээр энэ хүүхдэд нэг юм хүч өгөх хэрэгтэй. Нөгөө өгөгч, нөгөө харилцагчийнхаа нүдээр харагч, өөрийн хоёр нүдэнд харагдж байгааг шууд болоод нөгөө хүнийхээ нүдээр харж эхлэх гэж шүү дээ ертөнцийг. Эхнэр нөхрийн хувьд бол үнэн байна. Эхнэр хүн нөхрийнхөө нүдээр харж байгаа. Нөхөр хүн эхнэрийнхээ нүдээр харж байгаа. Эцэг хүн хүүхдийнхээ нүдээр харж байгаа. Ажилтан хүн захирлынхаа нүдээр харж байгаа. Захирал нь ажилтныхаа нүдээр харж байгаа л гэдэгхгүй юу? Тэгэл ерөөсөл буддаа огшин хийснээр гэгэрч гээд байгаа юм шүү дээ. Тэгээд эн чинь ингээд ялагдаад энэ орчин үеийн буруу боловсролын систем энэ сошиал медиагийн одоо бузар мессежүүд тарих угаалтаас болоод ингээд өчүүхэн болцсон хүч өгөх хэрэгтэй. Асааж сэрэмэр чадлаг мөр. Тэгээ би нэг 26 тагаас хүч чадлын нууц гэж юм хайж эхэлсэн. Дотроо төсөл гараад. Хүн яаж хүчтэй болдгийг, хүн яаж чадaltaй болдгийг ингээд хайгаад байсан. Тэгээд бас нэг 29 дэд ч юм уу нэг битсэн. Хариуцлага гэж юм хүнийг чадaltaй бол. Тэр үед одоо энэ онол мол чин гарааг байгаа шүү дээ. Энэ онолыг чи олон талаас нь атаклж ингэж
нэг юм харанхууд нэг юм гэрэл тусгасан нөгөө пазл эвлүүлдэг шүү дээ. Нэг юм юмний л нэг цэгэл харагдсан. Ингээ явж ингэж 20 жил явсаар гад стратегийн онол байсан биз гэж гарсан л байхгүй юу? Тухайн үед бол ингэж гэрэл тусгаад яваад байсан юм байлээ. Хариуцлага гэж. За хариуцлага гэхээр та түрүүн яг зөв хэллээ. Монгол хүмүүс хариуцлага гэдэг үгийг маш буруу ойлгодог. Энэ бол ажилтны ажлын хариуцлага гэж боддог. Манай нэг захирал байсан юм. Алдагдал хүлээчихгүй юу. Тэгэл тэр айгүй хариуцлага ярьдаг хүн байсан. Би хариуцлагатай хүн, би хариуцлага хүлээдэг хүн л гэсэн. Тэгс нэг юм алдагдалд оруулчлаа. Ер нь бол хайнг байдлаасаа болоод. Тэгээ би асуухгүй юу. Та ингэчлээ гэсэн. Би хариуцлага хүлээдэг хүн, би хариуцлага хүлээчих. Тэгэхээр би та яах гэж гэсэн. Би торгуулчих. Цалингаараа торгуулчих. Үгүй компани 500 сая төгрөг алдчихлаа. Би таныг 500 саяар торгохгүй нь ойлгомжтой. Та цаанаа 3 хүүхэдтэй гэдгийг чинь би мэднэ. Би таныг 5 саяар торгоодч яах юм. Хариуцлага хүлээнэ гэдгийг та бит хоёр тис өөрөөр ойлгож ижээ. Та болохоор хайнг хандаал ажилтаа. Тэгэл 500 саяын алдагдал компани хүлээчихэр нь 5 сая төгрөгөөр торгуулаад одоо би хариуцлага хүлээдэг мундаг хүн байгаа үстэй гэж ойлгосон. Хүй. Би бол таны удирдагч хүний би таны хүүхдүүдийн хоолыг би булаах хэзээч хүсэхгүй. Би бол хариуцлага хүлээнэ юу гэж ойлгодог вэхээр ажил эхлэхийн өмнө ямар алдаа гарч болох вэ гэдгийг тооцоолж үздэг. Ажил явж явах үед залхуурч хаях биш тэр үйлдвэр ингээд машин ажиллаад байцхад ороод нэг хаяа машин маань гацчих вэ, эвдэрчих вэ, тогны хүчтэл нь юунда байгаа. Ажилтнууд маань хоолоо цагтаа идсэн биз юм цатгалан байгаа. Идж байгаа хоол нь гүйлгээд ахааргүй хэд их өөх тустай биш гоё байгаа гэдгийг шалгахыг би хариуцлагатай байна гэж ойлгодог юм байна. Та тэр амар ингэж зөрсөн байна. Тэр хүн бол ажилласаа гараад явсан л да. Ингэж миний саяны сүулт хэлсэн хариуцлага юм шүү. Өмнө нь. За тэгээд хариуцлагыг бол би хүнд хамгийн ойлгомжтойгоор хэлэх одоогийн байдлаар аналог бол их хүн. Өнөөдөр Монголд 500 хүн амиа оруулж ин жил 400 нэрхтэй байна. Тэгэхээр яг Монгол эрчүүд маань бас одоо сул дорой сэтгэл зүй далд хумсрын сул дорой болсон байж магадгүй. Гэхдээ 5 хүн тутмын 4 нэрхтэй байна гэдэг чинь эмэгтэй хүн хүч чадалтай байгааг харуулж байна шүү дээ. Монгол эмэгтэй хүн. Хүч чадалтай байна. 5 дахин хүчтэй байна гэд хэлчихэл. 5 дахин хүчтэй. За тэгвэл энэ хүч чадлыг манай боловсролын систем лав өгөөгүй. Манай нийгэм өгөөгүй байж таараа. Адилхан сошиал медиа үзэж байгаа. Өөр нэг юм өгөөд байна. Өөр нэг юм. Хортой контентыг бол адилхан үзэж байгаа шүү дээ. Өөр нэг юм өгөөд байна. Юу вэ гэхээр эмэгтэй хүн бол их хүн байна. Хүүхэдтэй. Хүүхдэд хараад шүд зуугаад ямар ч зовлон доромжлол ямар ч асуудлыг давах хүч чадлыг олж харж байна. Тэгэхээр хүүхэд өгөөд байгаа хүүхэд нь юу өгөөд байгаа гэхээр хариуцлага. Тэр далд хумсарт нь хариуцлага гэдэг механизм ажиллаад байна. Тэгээ нөгөө залхуурал, нөгөө айдас, нөгөө сэтгэл төвчлөлт, нөгөө уур уцаар баяр баясгал бүх хэрэгтэй хэрэггүй эмоц далд хумсрын чөтгөр талуудыг бол дарах хүчийг хариуцлага өгч байна. Дарж байгаа нь бол нөгөө гурван хандлах чинь. Энэ гуравт хүч өгөж зоригтой ингэж бие чангалж босч ирж алалцж байгаа тэр хүчийг өгж байгаа нь бол хариуцлага байна. Тэгэхээр хариуцлагыг хүн бол компани өмнө хүлээдэггүй. Хүн бол өөрийнхөө өмнө хүлээдэггүй. Албан тушаал дээр хүн хариуцлага хүлээдэггүй. Хүн дандаа өөр хүмүүсийг хайрлах тэр хайр тэр хүмүүс өөрөөс нь нөгөө depend гэж ярьдаг тийм. Тэр хүн энэ хүн би ингэж өнөөдөр би ханиадтай ч гэсэн шүдээ зугаад амандаа хараалаа хэлээд өглөө 9 цагт босоод би ажилдаа ирэхгүй бол энэ хүмүүс баларан шүү гэж мэдэрж байгаа тэр мэдрэмжийг хариуцлах гэдэг. Тэгэхээр энэ мэдрэмжийг одоо ингээд та ярихаар мэдрээгүй хүн гэж байдаггүй л. Гагцгүй хүмүүс юм хариуцлагаас зүхтах хам шинжтэй. Тэгээ би хэлдэг. За та хүнд ингээд нөгөө стратеги лекц уншиж за хүнд хайртай ядаж нэг удаа болсон хүн байна уу? Бүгд гараа өргөд. За тэгээ ингэж та хүнд хайртай болсноор танд ямар нэмэлт зардал гарсан уу? Нэмэлт энерги зарцуулагдсан уу? Хэдэн гигаватт эрчим хүнд та зарцуулав гэсэн. Байхгүй зеро. Тэгвэл та наад хайраад extend гэж англиар хэлдэг. Та наад хайраа түгээч ичтэй. Та яхаа заавал ганцхан хүнд хайрлах хэрэгтэй. Та энэ 3 сая хүнийг хайрлаж байгаа. Та энэ хамт зүтгэж байгаа нэг 5 хүн дээ. Одоо айгүйх тим яриа залуучууд ярьдаг болсон. Чи энэ ажлаа яагаад хийв? Бид хоёр хамтарч ижсэн энэ хийгээв учраас би хийв. Тэг би хэлдэг. Тэгэд
Танаа наадах чинь тэгээд гэр орондоо асуудалтай ч байсан юм билүү? Хөөрхөн амт би хаана өвцөн ч юм билүү? Чи өмнөөс нь аваад хийчихгүй байсан. Гүү. Энэ хүн миний ажил, энэ миний ажил. За тэгэл би тэр хүнийг харч. За энэ хүн хизээч санхүүгийн хэрэгчлэн төрөхгүй. Яг л стратегч болж чадахгүй юм чинь. Тэ? Амиа хичээгч байгаад шүү дээ, тэ. Тэгэхээр саксны баг ингээл тоглоно шүү дээ. Одоо сая энэ ба дууслаа, Нью-Йорк Никс авраг боллоо 53 жилийн дараа. Хэдний 9 сараас 10 сараас эхэлдэг юм. Хэдэн тоглолт хийдэг юм. 2-300 мэдэхгүй те. Мэдэхгүй одоо 100 ч юм уу. За мэдэхгүй 100 тоглолт юм. Энэ хооронд хэдэн ханиадны улирал явах вэ? Нөгөө 10 тоглож байсан чинь. Хэдэн найз хүнтэйгөө муудалцах вэ? Хэдийнх нь аав ээж одоо өвддөг юм уу нас орох вэ? Хэдэн одоо anxiety attack-д орох вэ? Тэгээ 5 хүнтэй баг тоглоод байгаа шүү. Тэр 5 тоглох чи тоглолт болгон дээр нэг нь л нэг асуудалтай л баларцсан л явж байгаа. Хөл гарна өвдсөн, гэмтсэн ч гэн яа. Тэгэл нөгөө дөрөв нөхөөл хийдэг учраас өнөөдөр Нью-Йорк Никс авраг болж байгаа. Нью-Йорк Никсийг одоо гэж нөгөө дахиад нөгөө англи зүү нөгөө симптом шинж тэмдэг те. Нью-Йорк Никсийн агуу 3-аас шиддэг шидэлтийн тухай яриад хөлний булчингийнх нь одоо хөгжсөн байдлыг яриад нөгөө солиорол хэлж байгаа. Энэ солиорол энэ шинж тэмдэг сүрэл биш. Мөн чанарыг би таана. Нью-Йорк Никсийн тэр 5 залуу бол адилхан гэмтсэн, адилхан найз өхөндөө хаягдсан, адилхан биеийн өвдсөн, адилхан гэр бүлийн асуудалд орсон, адилхан сэтгцийн проблем, эмоцд орсон. Гэхдээ нөхөд ажиллаж байгаа хариуцлага гэдгийг хамтын хариуцлага үлээгээд дандаа багийнхаа өмнө хариуцлага үлээгээд байгаа. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг маань өөрөө бол яах нь нөгөө 3 хандлагыг сэрээдэг механизм гэсэн үг. За сүүлийн 2 асуулт. Түрүүн хэлсэн агууд би ингээд одоо археологчор бол ингээд өөрийнхөө хайж байгаа зүйлийг ирж хайгаад жидэн тусгаад жидэнгийн тусгалд нэг юм харагдаад тэгээд одоогийн төвшөнд тухайн агууд ингээд бүтэн гэрэл асаацсан юм шиг ингээд том зургаар нь одоо хараад ингээд юмс бүгд сайхан тод харагдаж байна гэсэн. Тэгэхээр тэнд нөгөө жижигхэн гарч идэн тусгаад жижиг ч гэсэн олж илрүүлсэн зүйлээ бодит Монголын орчин нөхцөл туршаад үнэн болохыг батлаад явжсэн тохиолдол байдаг. Зөндөө шүү дээ. Одоо бизнес дээр биш шүү дээ, тийм. Жишээлбэл одоо арилжааны банкудад бас нэлийн том гүйцэтгэх удирдлагын ажлууд хийсэн. Тэн дээр чинь нөгөө бүтээгдэхүүнүүд гарч ийн, тийм. Одоо за жишээ ярих юм бол голомт банкн дээр Discard, Social Pay, үндэсний хөрөнгөлөл гэдэг банкны салбарын одоо хамгийн амжилттай 3 бүтээгдэхүүн. За голомт банк бас нэлийн тэгэхэд би 33 настай байсан. 2015 онд нэр үндийн хувьд санхүүгийн хувьд бас нэлээд хүнд болсон байхад босгоод ирж ирсэн. За мандал даатгал байна. 2011 онд стартап дөнгөж цоошин компани байгуулагдсан. Тэгэхэд ердөө 7 жилийн дараа хамгийн том даатгал болсон. За одоо манай мандал санхүүгийн нэгдлийн одоо бас гоё бүтээгдэхүүнүүд байна. Мандал хоригдлол. Мандал хоригдлол бол одоо ердөө 3 жилийн өмнө гарсан бүтээгдэхүүн. Тэгэхэд 100 мянган хөрөнгө оруулагчтай болчихлоо. 36 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн цахад 100 мянган хүн оруулсан бүтээгдэхүүн гэдэг бол одоо алтан гац байтугай гавьяат эдийн засгийг одоо засагчийг л одоо 10 удаа хөл ийм шагнал шүү дээ. Бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр энэ стратегийн энэ одоо юмыг бол би өөрөө энэ зүгээр нэг юм манай одоо барууны стратегийн профессорууд өөрсдөө хэрхэн стратеги хийж үзээгүй хүмүүс байдаг. Тийм ч учраас энэ онл гэдэг. Тэгэхээр энэ гаргаж байгаа онлыг ч өдөр тутам энэ бизнест маш олон салбар. Тэгээд даатгал бол маш хүнд салбар. Байнга туршиж, байнга хийж тэгээд алдсан нь онцноос их. Алдчихж байгаа учраас л онл гарч байгаа шүү дээ. Ингэж явсаар гад бодит амьдрал дээр бол бүрэн нотлогдсон юм онлууд. Дандаа Чингис хаан, Elon Musk, Steve Jobs, Lee Kuan Yew, Сингапур улсын ерөнхийлөгч Lee Kuan Yew загасчны тосныг нэг үеийн дотор гэж байна шүү дээ. 30 жилийн дотор дэлхийн санхүүгийн төв болгож байгаа шүү дээ. Стратегийн ухаан гэдэг бол оргүй хоосноос оргил төрхийг ярьдаг. Мөнгө байхгүй. Ядуу айл төрсөн. Давуу тал байхгүй. Технологи байхгүй. Дээш нь карандаж өргөх ах ихч байхгүй. Юу ч байхгүй байхад оргил төрөгдөг. Цорын ганц л зэвсэг хүнд байдаг. Тэрийг л стратеги ухаан гэдэг. Стратеги чанар гэдэг. Чингис хаан 8 ардуугаа хайгаад юу ч өөр хөрөнгөгүй мөнгөгүй үнэл явж исэн. Steve Jobs, Elon Musk юу ч оргүй хосноос эхэлсэн. Тэгэхэд одоо жишээ нь тэр голомт банкыг босгосон түүх бол тийм шүү дээ. Маш хүнд байдалд орцсон байсан банкыг бид нэрс 3 жилийн өнөөдөр ингээд топ банк болцсон. Дэлхийн бүх хөрөнгө оруулагч голомт банкны бондыг 500 саяар нь аваад
дахиад гаргаач гэд хүсээд байж байна. Тэр стратеги ухааны энэ мандал одоо энэ даатгал хөрөнгөний даатгалын зах зээл бол маш хүнд салбар. Энэ бол одоо манай одоо юу гэдгийг бас 90-ад оноос хойш амжилттай явсан салбаруудтай зарим салбаруудтай харьцуулшгүй маш хүнд салбар. Тэгэхэд энэ дээр ингээд бид удаа дараа өөрсдөө ингэж манай захирлууд нотолж ингэж байгаа. Тэгэхээр энэ стратеги энэ онлын ном бол бодит амьдралд 20 жил магадгүй 20-од бүтээгдэхүүн дээр туршигдсан. Нотлогдсон. Би бол одоо бүр одоо шүн тасарсан явж байхад нь босгоод яриулвал ярихаар л ийм л ихтгэл үнэмшилтэй байгаа шүү гэж бас хэлмээр. Ийм ном бүтээцэндээ итгэж чадахгүй шнэ. Гэхдээ тэгэл яг та монголчууд ч нөгөө шаруудаас айдаг. Тэгэл Харвард биднээс ухаантай байх ёстой л гэдэг л бид нар чинь догматай. Тэгээд одоо Оксфорд, Харвардад л онлон байх ёстой. Яаж монгол хүн ийм ном тэгээд яагаад би бичих ёстой юм гэдэг бол нэлээ хэдэн модлон жилийн 6 сард гэдэг онл ер нь эцлэгдэхгүй юм. Ном бол 12 сард бичих, 1 сард бичигдэж дууссан. Гэхдээ онлон гэдэг дуусчихж шүү дээ. Тэг итгэхгүй ерөөсөө модлон жилийн 6 сараас эхлүүлээд өмнө нь бол зөндөө стратеги нэг 20 ном уншицсан байсан. Тэг гүйцэгээд бүгдийг уншаад хайгаад сүүлдээ AI-тай хамтарч хагаад бүр эрдэм шинжилгээний пейперүүдийн бүгдийн стратеги онлын зохиолууд юу нөгөө онлын нөгөө эрдэм шинжилгээний ажлуудыг уншаад. Тэгээ олоогүй. Тэгээ гайхаад яагаад юм гэдгийг. Яагаад ийм болдгийг. Ерөөсөө гайхаж байгаа. Тэгээд учрыг нь олсон. Юу гэж стратеги шинэ онл стратеггүй газар төрөх хэрэгтэй. Стратегиар цангаад ангаад стратеги гэж юмны мөрөөдөлт ингээд живээд хаана байна гэсэн газараас тэрнээс Харвард Оксфорд төрөхгүй юм байна л да. Яг тэр тэнд стратегийн профессор өглөө сургуультай төгжрлгүй замаар эрүүл агаартай, эмнэлэг нь гоё, боловсрол нь гоё, дэлгүүр нь гоё, бизнес нь гоё, хүмүүс нь гоё, улс төрчид нь гоё те. Дэлхийн хамгийн баян хүчрэг улс бодоод санаад хийгээд байх юм байхгүй. Лекц уншичаал явж байдаг. Гэтэл энд чинь ингээд те өглөө төгжрөл, явган хүний зам нь галзуу хүний дали, бүх юм нь дали, мөрий те. Улс төрчдийн ярьж байгаа дандаа хулгай, зэлгий болдог юм. Стратеги гэдэг юм огт байхгүй болоод стратеггүй улс яаж балардгийг ингээд хараад ихтэй бас өвгдөөдсөн стратегч байсан юм чи нэг юм байсангээ хайгаад тэр одоо маш их дутагдлын шок, далд хумсрын одоо тэр одоо юу гэж хэлэх юм ирж байгаа. Зүн шавн трома одоо тийм юм да. Тэндээс л гарах юм байна гэх тэгээд тайвширсан. Одоо би бол тайвширцаа сууж байгаа. За одоо аргагүй монгол хүн л хийх үж би биш гэд нэг монгол хүн л хийх үж. Нөгөө нэг hard times create strong men гэдэг шиг гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг энэ саяны нөгөө өөрийнхөө одоо энэ зүйл бүтээцнийг итгэж чадахгүй бас энэ зүйлийг өөр хүмүүс хийгээгүй итгэж чадахгүй байхдаа уйлдуугч нэг асуухад тэр номууд профессоруудын хагас дутуу одоо номтойгоо уйлдуулж байгаа хагас дутуу байгаа тэр онлыг хинч туршиж баталж худлаа биш дутуу биш гэдгийг нотлоогүй гэж бодохоор сурсан эрдмээ бодит байдал дээр ашигладаг эсэх тэрийгэ туршдаг эсэх бас хэрэгэлзээтэй санагдаж байна л да надаа. Ер нь стратеги ухаан би бас баярлсан. Сая би номоо гаргачаад дэлхийн бас том CEO онор руу нэлээ явуулж бас манай найзууд байна л да. Барууны одоо том санхүүгийн төвөд ажилладаг. Тэгээ би нэг юм одоо сүүлийн үед миний бүх мэдээ good and bad болчиход байгаа. Нэг мэдээ мөртөл гонигтай мэдээ. Би айгүй ингээд гониглж байгаа байхгүй. Стратеги ойлгохгүй. Том CEO хийгээд хэдэн тэрбум доллар удирдаад стратеги сонирхгүй. Гайхаж байгаа. Сайн мэдээ. Монголчууд бидэрт боломж биш дээ. Өнөөдөр Хятадын, Английн, Америкийн CEO-нор стратегиг ойлгохгүй, сонирхгүй, би завгүй ажил ихтэй байна мэн ч гэдэм үү те. Тэгвэл бидэрт боломж биш дээ. Энэ моментыг ашиглаад бушуухан гिचил гэж бодож байгаа. Яг тэр нөхдүүд стратеги залхаасан байна. Нөгөө амьдралд ажилтгүй, сонсоход гоё, бодит амьдралд хэрэгждэггүй ийм стратеги ухааныг нөгөө барууны бизнес сургуулиуд нүдэд заагаад ах дээр зэрэг би өөрөө тэр Харвард, Сингапурын үндэсний их сургууль, мууруулж бүгдэнд очиж сурцсан шүү дээ. Беркли, Мерклид нөгөө
SEO нар заадаг яг магистрийг хийгээгүй ч гэсэн магистр заадаг багш нараас нь хичээлийн би аваад богино 3 хоног 7 хоногийн курсууд сурцсан байхгүй юу? Сүүлийн 7-8 жил бас энэ чинь хүн юм шүүмжлэхийн тулд очиж бараагаа амсаж үзэх хэрэгтэй шүү дээ, тийм. Орж үзээгүй ресторанныхаа хоолыг шүүгээд ижил. Тэгээ би ер нь бол мэдэхгүй яаж заадаг. Бод амьдралд ингээд бууддаг учраас манай энэ дэлхийн Fortune 500-ын SEO нар бол бүх хичээлд нь суугаад залхаад айчихгүй юу. Тэгээд хүн юу гэж боддог гэхээр би тэнэг учраас сурахгүй байна гэж бодож. Нөгөө Монголын боловсролын системтэй адилхан. Тэгэнгუთ чинь би айгүй их нэг талтаа гониглонгуй байснаа одоо баярлаад онцоо. Хэрвээ Америкчууд өөрсдөө стратеги сайн мэдгүй яг Elon Musk, Steve Jobs мэтийн одоо Америкийг хинч ирж явж байна. Тэр 300 сая хүн заяас нэг цөөхөн 30 стратегч ирж явж шээ. Тэгвэл бид 3 сая стратегчд болчихлоо. Аална үсттэй. 3 сая стратегч 30 эсрэг үзье л та тий. Гээд баярлаад байгаа шүү ер нь. За тэнгууд ястаа жинхэнэ сүүлийн асуулт. Монгол хүн стратегч хандлага сэргийхийн тулд юу хийгээсэй гэж зөвлөх вэ? За ер нь одоо хариуцлага гэдэг юм бас одоо 3-4 юм хэлэх гээд байна. Нэгдүгээр Чингис хаанаа санаа. Чингис хаан бол байлдан дагуулагч, их эзэн богд байна уу? 8 адуутай байсан байна уу? 60 улс эзэлсэн байна уу? Тэр бол шин чанар. Мөн чанар нь стратегч байсан шүү л гэдгийг л сана гэж. За түүх талаасаа бид өвгд эз бидний генер Чингис хааны маань цусгүйж байгаа учраас. За хоёрдугаарт далд хумсар чинь супер компьютер шиг, Elon Musk шиг, Эйнштейн шиг, Чингис хаан шиг тарих та бидэнд заяажээ. Та чадахгүй болохгүй гэж өөрийгөө боомлоход зогсоо гэж өнөөдрөөс л. Та Эйнштейн шиг цөмийн физикээр бол нээлтийн. Та Чингис хаан шиг явбал байлдан давал, Стив Джобс шиг бол дэлхийн хамгийн том корпорац байгуулах тэр боломж нь байгаа хгүй юу? Энийгээ юу хаагаад байна гэхээр та өөрөө хаагаад байна. Энэ та ядуу айл төрсөндөө ч юм уу, та муу сургууль төгсөндөө, та математикийн хичээл хүүхд тогтоо ойлгодгүй байсан чинь огт биш ээ. Та өнөөдөр өөрөө би чадахгүй гэж хааж байна. Тийм учраас энэ хаалтаа бол тэгээд хүмүүсийн өмнө хариуцлага хүлээ. Хамт олон, гэр бүл энэ 3 сая ард түмэн ахын дүүсэх өмнө хариуцлага хүлээвэл та хизээч мэдэрч байгаа агуу хүч чадлыг мэд. Нөгөө залхуурал, нөгөө айдас, хүүц, уур уцаар гэдэг бузар юмнууд чинь дарагдаад гэл мэдээж нэг өдөр биш. Энд чинь олон жил тэжээсэн мангас байхгүй юу? Тэр мангас нэг өдөр өхгүй. Ер нь бол хизээч өхгүй. Тэр мангасыг бол жижиглээ тэнцвшил болгохоос биш. Ер нь тэр булан мухарт бол хэвтжил байх юм. Тэгэхдээ тэрний мангасыг хинч тоод сонсдгүй л болгох юм шүү дээ ерөөсөө. Тэрийг л гэгэрл гэдэг. Ингээд 3 сая ахын дүүс бүгдээрээ гэгэрэлд хамтдаа алхая. Гэгэрэл түрэх зам бол стратегч болох явдал гэж. Энэ бол дэлхийд юм баг шин шашин шиг болж шүү дээ. За. Үнэхээр сонирхолтой гоё яриа байлаа. Баярлалаа. Маш гоё. Гэхдээ бид хоёр бол нөгөө Ганзоогийн маань бичсэн Amazon буюу дэлхийн маш том платформын бизнес стратеги менежментийн 4 ангиллалд номер 1-т бичигдсэн номны одоо өчүүхэн хэсгийн талаар жоохон дэлгэрүүлж ярьлаа. Тэгэхээр та ганцхан кофений үн хүрэхгүй мөнгөөр энэ номыг Amazon-оос авч уншаад битэрийн ярьсан зүйлийг илүү их дэлгэрүүлж өөрийнхөө дотор байгаа, өөрөө чинь цуснд байгаа тэр зүйлээ сэргээгээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.